Тэгээ метал хөгжим явжсэн чинь үг нь ингээд ертөнцийн тухай байсан байхгүй. Өө энэ христчэн юм уу? Тийм гэх юм. Ингэж болох юм уу гэж би асуусан. Сатаны хөгжим биш үү гэд. Тэгсэн чинь ингээд миний итгэдэг эзэн бол бүх хөгжмийн төрлийн одоо югаар магтаалыг авал зохистой нэгэ гэж хэлжсэн. Тэр үедээ би ингэж ирдэг байсан. Би Монголд дуулдаггүй. Би Монголд дуургүй энэ төр гэж ирдэг байсан. Тэгээ 20 онд би яг анх нөгөө уртын дууны сургалтанд суусан чи би зүгээр бүр ямар гоё юм бэ. Би бүр уртын дуунд оролцсон. Магтан дуун дээр электро хөгжим байгаа. Дээрээс нь ингээд ягаад хамт дуулжлахгүй гэж хамт хүмүүсийг урайлаад явуулахгүй гэж. Энээс үүдээд буцсан өөрчлөсөн хувилбараа болохоор яг тухайн одоо магтаатын удирдагчтай хамт явах боломж их сонирхсан байхгүй. Монгол хүн нь Монгол дуугаа зохиод гаргах юм бол энэ нь Монгол магтаал. Танах амьд хөгжимтэй рок юм, танах Монгол биш ээ гэж хэлэх бол ирэхгүй болчихдог л да ер нь. За 3 2 1 гэл болов. За 3 2 1. Окей. Сайн байцгаана уу монголчууд. Ингээд бүгдээрээ ярианыхаа би халаалтаа болгож хамгийн дуртай магтаалын дууны хадлаар ярилццгаая. Зүгээр ингээд би хаалж малах юм байл шүү дээ бас. Оо тийм үү. Өөрсдөө танилцуул. Өстой хийсэн дургуй магтаатын төлөв гэх юм уу? Наа зөвхөн өөрийгөө танилцуул. Тийм тий. Ганц ихтэй хаж танилцлаа. Хөөе, эхэлсэн юм уу тий? Эхлэх үс. Хэлцээ. Эхэлсэн юм уу? Тийм. Өө за. Би сая ингээд. Би танилцуулах юм уу Тийм те? шүү дээ. Би босчоо танилцуулах. За намайг Мөнх Эрдэнэ гэдэг. Одоо Британий Орос чуулганд үйлчилж байгаа. Магтаалын ахлагчаар үйлчилж байгаа. Тэгээд ер нь хэр төвшөнд танилцуулах өөрийгөө. Хэр удаан магтаал үзэж. Хувийн амьдрал. Энэхүү завшааныг ашиглаад. Тэгээд энэхүү завшааныг ашиглаад одоо архангаад байгаа. Тэгээд За магтаал үйлчлээд 2007 оноос хойш ерөөдөө үйлчилж эхэлсэн. Хамгийн анх шагшуурчин байлаа. Нэрээ би шагшуур тоглодог. Заагаад хамгийн амарх хөгжим билээ шүү дээ. Тэгээ шагшуурчнаар ороод магтаалын багт. Тэгээд тэрнээс хойш гитар сураад, бөмбөр сураад тэгээд магтаалаа удирдаад тэгээд тэрнээс хойш одоо хэдэн он 2009 10 одоо мэдхгүй би одоо ерөөсөн цаг хугацааг ерөөсөн чадахгүй мартчихад байдаг юм аа. Ямарсан тэрнээс хойш магтаал удирдах магтаалынхаа багт үйлчилсээр одоо өдөг хүрсэн. Тийм юм байна. Эхнэр нэг хүүхдээ хамт амьдэрдэг. Яа намайг л номон төгсгдیں۔ Олон бүтэн юм. Гэтэ хүмүүс л номока гэж дуудаа, зарим нь 8 гэж дуудаа. Тэгээд тэгснэ ингээд замбраага алдаадсан учраас амбука гэж дууддаг байхгүй. Тэгээд би христийн нөхрөл чуулганд одоо 20 жил явж байгаа. Би бүр эст итгэж амжааг бахта магтаалын багт орж исэн. Намайг ингээд нэг магтаа залбирал хийлэгдэн штэ хүмүүс чинь. Нөгөө нэг юм би итгэж байна ингээд гэдэг бай залбирлыг хийлгэсэн. Гэтэ би зүр сэтгэлдээ хүлээж аваагүй байсан байхгүй. Тэгээд гисэн чинь ял сүмд 2-7 хоног ирсний дараа шууд 3-7 хоногоос магтаалын багт оролцсон. Би бүр хөгжмийн мэдлэг бүр таг чиг хүн байсан байхгүй. Айлсан бэлээ. Христийн нөхрөлсөн. Тийм христийн нөхрөлсөн. Христийн нөхрөлсөн тухайд Эрдэнэтэд дарханд зүүн хараад нилээдэн газар байдаг гэсэн юм а. Тэгээд би болохоор Эрдэнэтэд итгэсэн аах. Тэгээд тэнцээ чинь тэгж байгаа бас яг анх юугаар савхан хөгжимчнөр. Бөмбөр сорн зааж ингээд зөв хоёр савх барьж байна. Савчин шагшуурчин хоёр сууж байгаа. Тэгээд нэг хэсэг явж жагаад магтаалын багт орсон байгаа шүү дээ. Тэгээд гэж байгаа дундаас нь эст итгээд тэгээд тэрнээс хойш яг яадсан би нэг юм рок хамтлаг сонсоод гоё юм бэ гэж бодвол тэрнээс хойш гоё рок хамтлагтай болох юмсан гэж мөрөд явж жагаад нэг шийдвэр гаргаад за ертөнцийн эзэн би танд бүх амьдралаа бүрэн зориулъя гэж шийдснээс хойш Source гэдэг хамтлаг байгуулж ирсэн. Хэдэн онд вэ? Би ч тэр он ерөөсөө сандгүй амар хэцүү юм. Манай би чинь яг 9 он жилийн өмнө л үү? Үгүй л за энэ дээр яг алдахтай хаад. Тийм тэгж гарч ирээд тийм тэгээд яг нэг нэлийн хэдэн дооноо зохиогоол
Өөрөө дуу зохиод юм биш те. Тийм тэгээ баахан дуу зохиод ингэж явж жагаад Jesus Fan Club гэж болоод. Тэгээ Jesus Fan Club дээр болохоор Христ уран бүтээлч тоглодог гэх. Тэгээ бид нар тухайн үед болохоор нэг Христчин тэгснэ метал гэх. Тэнгүүд метал хөгжим тоглодог хүмүүс гэх нөгөө нэг сумынхны юм гарч ирэхээр бидний хүлээж авахгүй. Тэгээд нөгөө нэг метал сонсдог хүмүүс юм нэгээд ингэхээр юм Есүсийн дуулаад байна гэдэг. Яг нэг энэ хоёрын гол ингээд яваад исэн тийм. Тэгэл тэгж жагаад Jesus Fan Club гарч ирээд тэгээ тэрнээс хойш нэлээ идэвхтэй уран бүтээл хийж мэйгээд тэгээд жоохон танигдсаа гэдэг. Эхнэр нэг эхнэр 4 хүүхэдтэй. Тэ. Окей. За сайн мэдсэн үү? Намайг Дүүрэн Жаргал гэдэг. Би болохоор өөрчлөлт Монгол чуулганы тэгээд Nomadic Spirit Magtaлийн багийн гишүүн байгаа. Тэгээд манай Nomadic Spirit Magtaлийн баг бол яг үндэсний хэм маяг илүү зохиолсон. Гэхдээ бас орчин үеийн хэм маяг хосолсон тийм Magtaлийн баг байгаа. За тэгээд би бол хүүхдээс угаасаа цуглаанд явж ирсэн. Тэгээд миний хувьд анх орж ирж байсан яг нэг цуглаанд ирээд орсон үйлчлэл маань болохоор Scout, яг Christy Scout гэдэг хэвгүй юу. Тэгээд Christy Scout-ийн үйлчлэлээрээ бараг нэг 15 жил гэх юм уу бараг үйлчилсэн. Тэгээд дундуур нь бас Magtalд үйлчилдэг гэсэн. Тэгээд миний хувьд яг анхны Magtalд үйлчлэх бүр үнэхээр амар цензуртэй гэх юм уу байсан. Яагаад гэхээр би яг 2 жил Magtaлийн бэлтгэлийн ингээд бэлтгэлд явдаг, очдог, байнга очдог. Гэхдээ би эзэж тайзан дээр гардггүй. Тэгэл байнга бэлтгэл дээр өдөр болгон өдөр болгон чав 7 хоногт тэдэн удаа гэл тэгвэл яг очдог. Тэгээд 2016 онд яг анх нөгөө Magtalд гарах боломж гардаг байхгүй. Тэр миний хувьд бол тэр бол үнэхээр хүсүү хүлээсэн тэр мэдрэмж байсан. Тэгэл би дотроо л яг миний ингээд хүсэл дуудлага бас ингээ яг Magtalд үнэхээр амар хайртай байсан байхгүй. Тэгэд хүүхд тахад нэг манай багийнхан ярьдаг гэсэн гарна ихчгээл нэг Magtaлийн дуучны талаар яриад би тэр хүнийг хизээж харж байгаагүй. Тэгтээ би хүүхд тахтаа тэр хүн үнэхээр мундаг Magtaлийн удирдагч юм шиг байна гэл мэдрэмж төрөл тэр хүн шиг л болох юмсан гэж амар хүүхд тахтаа боддог байсан. Тэгээ одоо ч хүртэл тэр хүнтэй уулзч эмжээг байгаа л та. Тэгтээ тий яг таарч исэн баг. Тэгтээ яг ингэж харилцаж ч юм уу танилцаж үзээгүй. Тэгээд 16 оноос хойш одоо хүртэл ингээд яг Magtaлийн багтаа үйлчилж байгаа. Тэгээд миний хувьд бол үнэхээр яг хүсэж, тэмүүлж орсон үйлчлэл. Тэгээд үйлчлэлтэй үнэхээр амар хайртай. Танаа хамтлагч хэдэн онд байгуулсан гэхээр манай Nomadic Spirit үү? За манай Nomadic Spirit болохоор яг ер нь бол нэг 20 оноос юм уу? Эхэлсэн нь. Тэгээд бид нар чинь бэлтгэл ажлууд бас тий хамтлаг нэг бий болох гэж бас тодорхой хэмжээний цаг хугацаа шаарддаг шүү дээ. Тэгээд 22 онд бид нар Герман улсад яг багаараа Magtaлийн сайн мэдээний тоглолт хийхээр явж исэн. Тэгээд тэр бол бас үнэхээр гайхалтай. Яг нөгөө үндэснүүдэд очиж бурхнаа магтж байгаа байхгүй юу. Тий нөгөө Исая 42 дээр лөө гардаг штэ. Эзэнд шин дуугдуулагтун дэлхийн хязгаараас түүнийг магтагтун гэд. Тэгэл яг тэр библийн ишлэгийг яг тэнд очиод магтж байхдаа мэдэрч байгаа юм чи. Тэг үнэхээр бас гайхалтай. Тэгээ яг ирээд бид нар бас нөгөө Franklin Graham ирсэн штэ. Монголд тэгээд Step Arena-д тоглолт болоход яг манайх яг Христийн биедээ анх удаа гарч ирж байсан. Тийм. 22 он гэсэн үг тий. Тий 22 онд. Хэдэн үний бүрэлдэхүүнтэй хамтлагч юм гэхээр юу байгаа гэсэн үг? Манайх их олуулаа 20 гишүүнтэй. Хөгжмийн баг ер нь бол тий хөгжмийн баг 10. Тэгээд бүжигчдийн баг баг 10 тий. Тэгээд айгу олуулаа. Тэгээ олуулаах нь бас айгу гоё. Ер нь нөгөө нэг ийм үг гэдэг штэ. Хол явъя гэвэл олуулаа яв тий. Ойр явъя гэвэл ганцаар яв гэдэг. Яг тэр шиг олуулаа байх нь. Энэ хүн чи өөр явах юм ганцаараа. Тийм үү. Хурдан явъя гэвэл ганцаар явъя бас тийм. 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 Намадгийн чинь баярын наадмарч байдаг чинь хамт үйлчилсэн шүү дээ. Хөрхөө 10 хаваагтал явчихдаг юм билээ. Бүжигчсэн нэг хэсэг яв. Хөгжимчт нэг хэсэг явал тэгэл багтаалж явчихдаг юм билээ гэдэг шиг. Тоо асуусан дээр танах хідүүлээ лээ. Анх дөрүүлээ. Бүр анх ихтэй долоолаа эхэлж исэн. Тэгэл долоолаа эхлээл зарим нь дандаас
би юм хийхгүй гэдэг. Яг би юм хийхгүй гэдэг нь юу юм миний хийх юм биш байна гэдэг байлаа л. Тэрний тухай Монгол бидэндээ. Бэж. Намайг аз жаргал идэг. Тэгээд бас багасаа сүмд яваад ингээд үйлчлээ хийж байна. Одоо бол яг юристийн нөхрөлийн Магтаалын ахлагч гэсэн байр суурин дээр байна. Тэг яг өөрийнхөө хувьд бол бас 11 сараас Нивэ гэдэг хамтлаг бий болгоод Магтаалын хамтлаг. Тэгээд удахгүй уран бүтээлээ бас цацаад түгэн гэсэн зорилготой ажиллаж байна. Манай хамтлаг бас дөрвөлээ. Тэгээд нэг тиймэрхүү ажилтай. Ажлын хувьд бол яг нэг GV-гээ студ байгаа. Студид найруулга одоо юу гэдэг бичлэг тоглолтын саунд дээр ажиллах гэсэн энэ местэн дээр ингээд ажиллаа явж байгаа. Тийм юм байна. Эхнэр охины хамт амьдардаг. Бүр өмнө нь наснаа шалаам гэдэг хамтлаг. За бүр өмнө нь одоо танараа үтсэн л ах та одоо ард түмний их манлаа гэдэг нэг хүн байгаа шүү дээ. Тэр ахтай чинь 4 оноос хойш шалаам гэж хамтлаг байлаа. 7 онд нэрээ солиод Сойр Алекс гэдэг нэртэй боллоо. Тэгээд энэ хамтлагаас ер нь зодог тайлсан байдیں۔ Утггүй байна гэдэг. Амаагүй тэгж болохгүй. За нэг тиймэрхүү. Тийм одоо л яг үйлчлэлд оролцоод явж байна. Бүгдээр хамтлагтай хүмүүс юм байна шүү дээ. Чи ганц би хамтлаг өстэй. Ганцаараа ч гэсэн яг бай. Болд юм дөө тэгээд. Гэтэ зарим одоо нөгөө Магтаал одоо конференц дээр ч юм уу нөгөө Магтаалын нэг ингээд төр баг бүрэлддэг штэ. Тэрэн дээр айгу багтай явж идэг тий. Тэр Журганд явчихсан. яг нөгөө нэг санаа нэгтэй. Гарны ирсэн гэдэг шиг. Яг зөвөр янзын конференц тэгээд ийм үйлчлэлүүд дээр ингээд хамт үйлчилсэн хүмүүстэй ингээд тоглоод явдаг юмячдаг. Гэтэ DJ хийдэг гэсэн юм. Яг тэр чинь шал өөр юм л да тийм. Энд чинь ранч гэдэг жишээ Магтаалын баг, Магтаалын хамтлаг багийн талаар ярихгүй байгаа шүү дээ. Магтаалын баг гэж чуулганы баг болчих шүү дээ. Магтаалын хамтлаг эсвэл Христчэн хамтлаг гэдэг талаар яриад байгаа шүү дээ. Одоо чи номадик спирчэг үндэсний хэм маягтай Магтаалын хамтлаг болчихж байгаа байхгүй тий. Тэгтээ бас дээр нь бүжиг энтертэй болчихж байгаа. Нэг үе чинь болохоор яг бас Магтаалын хамтлаг болчихж байгаа шүү дээ. Worship band болчихж байгаа тий. Source ч юм болохоор Christian band болчихж байгаа байхгүй тий. Тий. Магтаалын дуу байдаг. Тэгээ ерөнхий юм байна. Бүгдээр Магтаалын дуу дуулдаг, gospel дуу дуулдаг гэсэн үг шүү дээ. Тийм. Чи болохоор Магтаалын дуу тоглодог. DJ. Тий. Ер нь DJ хамтлаг болно. Тэгээ чамд гэхдээ тийм санаа байгаа юм. Одоо энэ DJ гээд хийж байгаа шүү дээ. Чиний ингээ хийж байгаа. Энүүгээрээ чи бусад ингэ хүмүүстэй ингээ хамтраад магтан дуун дээр ингээ ажиллаад. Тийм мэдээж байлгүй яах вэ? Анхны зорилго тий анхнаас угаас энэ хөгжмийг сонгоод одоо үгтэй сонирхоод ингээд явхад бол бас тийм их зүйл амар нөлөөлсөн. Жишээ нь одоо яг дэлхийд дээр бол энэ 81 хөгжим бол электро хөгжим гэж бодож байгаа. Хамгийн их том фестивал одоо юу гэх юм те тоглолт хамгийн их үзэгчтэй гэдэг ч юм уу. Тийм явж байгаа. Тэгээ дээрэс нь энэ тоглолтууд дээр юу болж байгаа гэхээр дууч шаардлагагүй буюу яг нэг тухайн зохиод юу гэдэг commercial-сан дуунуудыг зохиосон артистууд DJ юу гэдэг те хүмүүс нь ингээд өөрсдөө тоглож явчихж байгаа. Өөрсдөө зохиосон дуунуудаа ялангуяа тоглоод янзлаа засаад ингээд явчихж байгаа гэсэн. Тэгээ би тэдний зүгээр ингээд харахтаа яг дуучин хэрэггүй гэж бодсон байхгүй. Дуучин юм байх. Гэхдээ нийгэмдэр болохоор тоглолтнууд юм хэрэггүй гэж бодох ч гэсэн яг магтан дуун дээр хэрвээ ингээд яг электро хөгжим байгаад тэгээ дээрэс нь магтан дуул байгаа юм чинь хин нэгэн удирдах хэвээр хүмүүсийг те чиглүүлээд одоо юу гэдэг бизнес үнсээд ингээд удирдаад авч явах хэвээр тэгэнгүүт заавал ер нь электро хөгжим байгаа дээрэс нь ингээд яагаад хамт уулзлахгүй гэж хамт хүмүүсийг одоо гэдэг те урайлаад явж болохгүй гэж тэгэх юм бол энэс үүдээд хөгжмөө бүтээгээд буюу те ремикс одоо юу гэдэг Магтаалын ремикс сонг
ч юм уу шинэ дуусан ч бодно хүмүүсийн мэддэг дуунуудыг шинжилсэн ч байсан болно те. Тэгэнгүүтлээ тэр extend буюу уртсан өөрчлөсөн хувилбараа болохоор яг тухайн одоо магтаадын удирдагчтай хамт ч юм уу одоо магтаалаа удирдаад явах боломж их сонирхсан байхгүй юу. Яг тэрвээ тийм байдаг юм уу. Яг одоогоор би ингээд ийч яваад яг ингээд үзээгүй байгаа ч гэсэн байгаа бах гэж бодож байна. Тэгээд бас байвал сонирхолтой юм болов гэж бодоод байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр нэгсэндээ электро хөгжмөөр яг эснийг магтан гэхдээ яг амин дээр одоо юу гэдэг те ингээд яг магтаад өдөртөж байгаа юм шиг хамт бүжиглээд уриалаад үсрээд те яг ингээд юм уянгийн хэсгээр нэг гэдэг ч юм уу те цагаан залбираад гэдэг тийм яг нюанс нь бас ингэж болох боломжтой гэж би бодоод байна. Ингээд өргөмцөн. Тийм хийдэж байгаагүй юм хийгдэх боломжтой юм шүү дээ. Тийм тэр талаар илүү сонирхож байгаа. Яа тий. Гэтэ амир юу ихтэй л да. Би нэг юм асууч яг нэгээс. Одоо би яг электро гэж яг гүйц сайн ойлгодоггүй байхгүй юу? Сонсоод гоё. Тэгээ нөгөө яг ингээд тоглолтын дээр ингээд харахаар нэг ингээд байгаад идэв штэ. Нөгөө нэг яг нэг комедийн дээр ярьдаг шиг гэртээ энийгээ бэлдээд ирчихгүй яасан бэ гэдэг шиг. Яг одоо юу гэдэг заана гитарч үнхэл ингээд аккорд бариад ингээд тоглолоо ингээд штэ. Кибордч ингээд дардаг. Электро хөгжим болохоор зөв миний би буруу ойлгож байгаа юм аа. Ингээд бэлэн байгаа дуунуудыг ингээд хольж микс хийгээд ингээд өөрчлөөд ингээд янз болгоод ингэдэг тийм төхөөрөмж юм. Яг ямар ч юм. Ер нь хэд янз байгаа л да. Жишээ нь хамгийн энгийн болохоор бэлэн байгаа одоо энгийн буюу амархан гэх юм уу те. Тэр зүйл нь болохоор бэлэн одоо ремикслсэн сон ч юм уу эсвэл бэлэн жоохон биттэй дуу гэх юм уу те. Тэднийг ингээд хооронд нь холж байгаа. Гэхдээ хойлохдоо нөгөө тухайн төхөөрөмж байна болохоор илүү хөгжсөн учраас зарим дууных нь хойдлын хөгжмийг авч болчихно. Хоолойг нь үлдээ гэдэг ч юм уу те. Зарим дууных нь хоолойг нь авангуулаа зөвхөн хөгжмийг үлдээж болж байна. Тэгээд дээрэс нь одоо янз янзын эффектүүд оруулж болж байна. Дээрэс нь одоо өтгөн буюу те нөгөө нэг өтгөн болон шингэн мэд хаяас нь ингээд янзлаад одоо юу гэдэг тэгж хольж болж байна. Ерөөхдөө тэгж хольж оруулж байгаа юм бол байгаа. Яг чихвчин дээр сонсоод идэх шалтгаан нь юу яаж байгаа л да. Нэг дуу жишээ нь ингээд явж хахад дараагийнхан оруулах дуу ч юм уу эсвэл бол хаанаас оруулах вэ, яаж оруулах вэ гэдгээ сонсоод тий. Тэгээ яг эхнээс нь тавих юм уу, дундаас нь тавих юм уу, нөгөө дуу хаана явж байгаа вэ, дахилтан дээр явж байгаа юм уу, баг дээр явж байгаа юм уу, эсвэл нөгөө интро айн дээр явж байгаа юм уу тий. Тэн дээр явж байгаа юм уу хамаарад ингээд яаж оруулах вэ гэдгээ ингээд сонсож байгаад яг нөгөө оруулах поинтоо хэрэг шийдсэн байх юм бол тэрийг хүлээж авах гэсэн. Сонсоод тэгээ дээрээс нь төч нөгөө BPM гэж бас байгаа шүү дээ. Хурдан таарч гэнэ үү, таарахгүй байна уу? Эсвэл хурдан дуунаас илүү удаан дуу оруулах ч юм уу гэдэг ч юм уу тиймэрхүү юмнуудыг хэлж байгаа гэсэн. Гэх мэтчлэн юмуд байгаа. Дээрээс нь яг шууд симплч болно л да нөгөө дугалтууд холцсон байж байгаа. Дугалтуудаа нэмээд оруулдаг ч юм уу эсвэл бол нөгөө төхөөрөмж нэг нөгөө айгу хөгжсөн төхөөрөмж байгаа учраас бэлэн одоо юу гэдэг бит ч юм уу те зөвхөн бөмбөрийн бит ч юм уу эсвэл өөр дугалтуудыг ингээд лүфтэд буюу нөгөө давтамжтайгаар ингээд оруулаад ингээд нэг тэгсэн ч гэл болно. Ямар айгу олон янзаар шилж болдог. Тэгээд холиод гэсэн үг байна. Тийм байна. Энгийнээр хэлэх юм бол би бол ингэж бодчих. Хоол хийж байгаа юм шиг. Тэгээд за энэ this firstness ингэж явах чи ийм юм холчих. Тэгээд эцсүүлд нэг гоё хоол их тухай. Яг энийг хэлээд дуусахаар дараа нь энийг хийн гэдэг юм сонсоод. Тэгээ зарим нь одоо би нөгөө яг зүгээр бэлдэж явах та нэг одоо нэг магтан дууны хөгжмийг нь яг амьд хөгжмөнтэй магтан дуу байхгүй одоо жишээ нь тийм амьд хөгжмөнд тоглолдог. Гэхдээ битнес өөрөөсөө сүтэж байгаа. Амьд хөгжмөнийг хөгжмөнд авчиж байгаа байхгүй. Хөгжмөнд аваад хоол уналтж шүү дээ. Тэнгүүт нь одоо өөр нэг дууны одоо юу гэдэг Латин Америк хэм одоо юу гэдэг бит ч юм уу тийм тиймэрхүү юм оруулж шал өөрлөж байгаа гэсэн. Давхар тэгээд ингээд 2 3 зам 4 зам байдаг болохоор ингээд 3 дууны ингээд сонгосон юм тасаа би ингээд хойлоод нэг юу яг зүгээр дуултыг гаргаж болно л гэсэн үг л дээ. Гэхдээ яг мэдээж студ вершнийг бол мэдээж гүцгүй шүү дээ чинь яг нөгөө хийгдсэн дуунуудыг ингэж янзалж байгаа учраас арай жоохон бүр ингээд одоо тийм гоё одоо тоглолтууд тийм арга хэмжээний дээр хам бол илүү их нөгөө анханасаа одоо юу гэдэг компьютер сайхан янзалж байгаа ингээд бүр ингэж хийж яг шинэ дуу хийж байгаа юм шиг ер нь хийвэл тэгвэл илүү цэвэрхэн сонсогдно гэсэн. Иймэрхүү зүйлс болохоор зүгээр шууд нөгөө нэг лайв буюу одоо лайв акшн гэж байна шүү дээ. Яг тэрүүгээр ингээд
Тэгээд дээрэс нь ингээд спикерээр ингээд бүрийн нийлэлт ингээд чанга сонсчих юм бол нэг амар сайн ялгагдахгүй шүү дээ. Яг нэг сонсож байгаа хүмүүс тал тий. Түлс гоё юу юм штэ яг бидний ядаж штэ ингээл магтаал дээр ариун сүнсэнд өдөрдөгдаад одоо яа тэнийг тахилтыг 20-30 удаа явдаг ч юм уу эсвэл тэр шиг ингээд янз янз болох боломжтой юм ба штэ. Тийм одоо тэгэл нэг дуу байлаа гэж бодоход тахилгын хэсгийг санаалчихна гэсэн үг шүү дээ. Тэгэл дахиад дуусаад ирэнгүүт дахиадаас нь маа дарангуул дахиад тахилтны яваа. Дахиад дарангуул тахилтны яваа тий. Тэгсэн ингээл хайж маяг янз янз болоод идэв юм. Тих боломж. Тэгэл яваал нэг. Тэгээ чиний энэ зүйл бол хийгдэг байгаа шүү дээ. Монголд бол Чи одоо Монголд бол яг хийгдэг үйл гэж бодчих. Магтаалын өнгө айсыг гаргаж ингэж магтаал хийж байгаа хүн бол байхгүй байгаа даа шүү дээ. Гадаадд бол байж магадгүй л дээ. Гадаад бол байгаа. Тийм байгаа. Монголд бол байхгүй нэг гэдэг. Хийж байгаа хүмүүс яг одоо ингээд бидний бүдэрэл мэддэг дунд байгаа шүү дээ. Хилсонгийн одоо ингээд үлдэн шиг гэсэн дунд тэгээд бүдэнгийн ремикслсэн хүмүүс байгаа шүү дээ. Гэхдээ тэр хүмүүс чинь нөгөө нэг ремикс хийхдээ өөр өөрийн сонирхлоороо ингээд хийж байгаа байхгүй. Одоо чинь электро дууч нь өөрөө ингээд амар олон хэлж байгаа байхгүй. За ингээд бүгд электрог ингээд бүгд баарын тавьдаг дуу гэж ойлгож байгаа ч. Тэр чинь клаб микс болж байгаа байхгүй. Сүн клаб тавьдаг тий. Одоо хаус гэдэг юм уу яг нэг дугалтан нэрээ өөр дотор хаус дотор бас амар олон янз болж байгаа. Нөгөө рок гэдэг рок дотор амар бас олон янз гэдэг чиглэл болчихж байгаа байхгүй. Тэн чинь өөрөө бас ингээд EDM гэдэг үг болоод байгаа тийм. Тэгээ worship маягийн тэнгүүч бас нэг өөр болоо явчих. Тэгээ дээрээс нь ингээд бүр задгаатал байна боёо нөгөө бүр ингээд дугалтууд нь илүү ингээд задгаа том дугалттай ингээд тэнгүүч амар олон янз бол явчих. Яг тэднээс ингээд болол хийвэл ер нь яг зөв сонирхоод явсан чинь ингээд амар том өөр явал орцсон л та. Тэгтээ ингээд нас үсгэх нөхөхгүй. Монголын магтаалын хэв маяг гэдэг сэдв одоо ярьж байгаа шүү дээ. Өнөөдрийн ерөнхий сэдв нь тэр байгаа гэсэн. Тэгээд ерөнхийдөө юу юм бэ? Хүмүүс за нэг юм хийчий даа гэл нэг ингээл хийсэн юм нэг байдаггүй. Тэгээд юу юм бэ? Тэр юм нэг хол явдаг. Яг дандаа миний хувийн итгэл юм шиг л те. Дандаа ертөнцийн дуудсан байдаг. Чамайг ийм хийлгмээр байна гэж тэгдэг ч юм одоо зүрхний өслийн нөгөөд ур чадрын хүртэл өгөөд тэгдэж штэ. Яг тим юм хизээ тохиолж ирсэн. Би аяр хөтлөгч их асуучлаа. Би зүгээр хувийн сонирхож байгаа. Тэрийн сонирхолтой шүү дээ. Ингээл ертөнцийн чи электро гэж юм яа гэл. Ингээд зарим хүмүүс тэгдэж штэ ингээл Монгол руу чи чамайг биелгэн гингүүт л Монгол гэдэг бол хаана байдгийг ингээл мапаас хайж үзсэн байх жишээний ч юм уу тэгэл электро гэж юм эзний магт гэдэг ч юм уу намайг магтаа гэж эзэн хэлсэн чинь электрик яаж авах юм болоо ч гэдэг. Тийм яг зөв асуулт. Ёс юм аа. Накемэн юу зүгээр яаж санал болж ирсэн. Цаачин чах битээр дээр ингээд цулаан дээр нь байж байгаа. Цулаан дээр цаач чинь студийнхаа нэг таван төхөөрөмж тавьсан байсан. Тэгээд битээр ингээд магтан дуу сонсмоор юм яриа тэгээд суучаад чиний энийг үзсэн үү гэдэг ийм гой тоглолт үзсэн ингээд. Тэгээд нөгөө чинь юм Tomorrowland гэдэг нэг зүгээр юм электрол зүгээр явахгүй тоглохгүй. Электро хөгжмөл том зөв фестивал. Тэрийг үзлээд ингээд хөгжмөн амар чангалтай дээр анх сонссон зүгээр. Тэрнээс өмнө яг зүгээр хүмүүс сонсчлээсэн л та зүгээр ихтэй дуунд сонссон. Гэхдээ тэгэж яг ингэж нөгөө нэг юм бодтол яадаг байхгүй. Тэгээ би зүгээр тэрийг ингээд тоглолтыг үзчихээд тэгээд бид хоёр ярилцчихсан байхгүй. Ингээд магтан дуу бас яг юм байвал яадаг. Ийм магтан дуу байгаа штэ гэдэг. Тэгээд тэрнээс анх зөв яг тэгж хийснээс хойш ерөөдөө зүгээр тэгвэл бас юм бас байж болох ингээд цаашаа ингээд ургуулад тэгээд өөрөө гэрт очиж судлаад нөгөө тоглолтоо үзээд өөр ингээд дуу байна уу яаж нэг чинь ингээд хайгаад үздэг байхгүй. Тэгсэн чинь ингээд байна worship юм гоё юм яатай юм байна. Тэгвэл яг яаж ингэж яад ингээд тоглолтын эсвэл хүчин хийдэг юм уу хүмүүс нэг юм эргүүлээд энэ түрүүний амгаа ярьсан чинь эргүүлээд юм яадаг ингээд тэгээд ингээд судлаад ингээд хөгжмөө их судалж эхлээд ингээд сугалтанд нь суугаад тийм тэгээд ингээд бос төр явж байгаа байхгүй яг хоо зөв накемэн ах сануулад гэхдээ бурхан л бас тэгсэн байх л да бодвол тийм тэгээд цаашаа бас энэ сонирхлыг өсөж байгаа юм шиг магтаад үйлчлдэг тэгээд нэг хөгжим тэр сонирхдаг болохоор ч ингээд тэгвэл энэ яагаад юу нэгж болохгүй гэж тэгээд ухаж эхэлсэн тийм болно одоо номог хайна. Би харин асуугаад ярилцлаа. Асуулт авчлаа. Тийм. Гэхдээ надаа ихсахгүй. Яг энэ сууж байгаа бид дөрөв чинь шал өөр төрлийн дөрвөн байгаа даахгүй. Дөрвөн өөр үзэл бодолтой байгаа даахгүй. Жишээ нь энд бол DJ вэ, энд бол рок,
new metal юу лээ? Тийм нөө New metal хамтлагаар ингээд амар ингээд дуулдаг юм. Энд бол үндэсний хөгжим үндэсний хөгжмөө бүжигтэйгаа энийгээ бас харуулсан юу байгаад байна. Би яг бас дуртай дотроо бас нэг шинэ юм ийгээд тэгээд манай хамтлагийн нэр нь Нивэ шин зам гаргах гээд ингээд явж байгаа тийм. Тэгээ Номука өөрийнхөө хамтлаг болон цаашаа энэ хийж байгаа зүйл одоо яг энэ урсгал жанраар яаж 9 сизнийг алдаршуулах вэ? Хэрхэн одоо түнд бас ингээд бусдад хүүгээд юм авралын зар ч юм уу яг нэг тийм санаа зоригтой байгаа шүү дээ. Тийм бусдад харуулах. Яг нь би нэг яваас нэг ярих юмтай холбоотой асууж гэж байна. Нэг анх зүгээр яг эдний хамтлагийг зөв сонсоод тэгж ойлгоцсон аахгүй. Би ч өмнө бас өөрөө бас хамтлагтай байсан. Тэгээ бас рок мөгтөө сонсдог байсан аахгүй. Гэхдээ миний одоо яг рок ч би өсрөл хард рок сонсож байгаа хамгийн үнэтэй. Хард рок ганц сонсож байгаа шүү дээ. Тэгэнгүүт эдний болохоор амар бүр миний тэр сонсоос бүр хүнд байгаа байхгүй юу? Тэ бүр хүнд байгаа даа шүү дээ. Тэгээд тэр нь яагаад заавал тийм хүнд гэж тийм харин тэгээд яагаад би болохоор яг хүнд ээж болно. Гэхдээ арай хүнд юм биш үү гэж боддог байгаа байхгүй юу? Миний хувийн бодол шүү дээ. Тийм. Гэхдээ эдэн маань өөрөөсөө бас ингээд юу бодсон юм байгаа шүү дээ. Тэгээд тэрийг нарийн мэдмээр байгаа байхгүй юу? Арай хүнд үү? Яагаад тийм бүр юм хүнд үү? Тэгээд дуулт муултнаас амар слайм хүндсэн. За тэр яг нэг талаараа би өөрөө тийм хөгжим дуртай байсан. Нөгөө анх нэг ямар ч хөгжмийн мэдгэдэнгүү сөнд ирж исэн гэсэн шүү дээ. Тэгээд хөгжим сонирхдаг болсноо одоо ингээ тийм тиймэрхүү төрлийн одоо урсгал жанр тухайн үед болохоор яг нэг юм пост альтернатив юм Linkin Park market тэр тиймэрхүү хамтлагууд амар од болж исэн үе. Green Day гэл яг тийм үе сонссонтой холбоотой ах гэж бас би боддог л та. Гэтэ тэгээ би бол тухайн үед яг тиймэрхүү хамтлаг дуртай байгаа. Ингээл миний хөгжмийн плейлист ийм одоо рок дуунуудаар дүүрэн байгаад би бүр нэг хэсэг бүр ингээ гимшиж мэмшдэг байсан. Би бүр ингээд буруу юм хийж гин би шийдвэр гаргаад эдрийг устгах ёстой гэл одоо амар тийм шашинлаг байгаа байхгүй. Тэгэл бүр тэгж мэгэл тэгэнгүүтэл сүм дээр ирээл нэг сөгдөж мөргөөл оочлогоогоол би өстэй одоо байлаа би одоо ариун амьдрна гэдэг юу юм бэ тийм хөгжмийг сонсохын хүртэл ингээ бузар гэж боддог ч юм уу тийм хэмжээнд өөрөө байсан байхгүй юу. Тэгээд гэтээ ингээ магтан дандаа үйлчлээл айгүйх удаан ингээ явж байгаа нэг Hillsong United гэдэг анх гарч ирж байсан шүү дээ. Тэгэхэд бол яг тухайн тэр цаг мөчийн тийм одоо тийм шинэлэг хөгжмөр ингээ ертөнцийн магтчихсан. Тэгээд тэр ингээ аюу гоё эсэх. Тэгээс нэг Hillsong United-ийн нэг Aftermath гэж цомог байдсан шүү дээ. Тэр ингээд юу юм бэ бүр ингээ амар өөр юм магтан дуучин нэг юм хэв янзад ингээд байх хэвээр ингээд цутгацсан ингээд нэг юм байх хэвээр гэсэн биш юм бэ гэдэг юм ойлголт анх өгчээсэн аахгүй. Тэгээд би яагаад ч юм бэ тэгэл буцаал нөгөө нэг рок хөгжмийн сонсол дуртай байгаад байсан. Тэгээд би тэрэндээ би ингээд одоо би одоо роо юм болоо юу юм болоо гэж гайхаал айгүйх. Тэгэл гэл тухайн үед чинь ингээд тийм стереотип амар их байсан гэл сатаны хөгжим бол рок хөгжим гэл. Тэгээ мэдээж нэг яадаг ерөнхий бол рок хөгжмийн яг гол юм нөх юу л стрессээ гаргадаг аахгүй юу. Одоо хэрэг та нар сэтгэл зүйчдэр очиж уулзаад юм хүнд хэцүүтэй дарамттай стресстэй байгаа бол рок тоглолт үзгээд. Тэнтэл хүн ингээд гээ орилсон чинь ингээ хинч тоохгүй тэгэл чанга хөгжмийн бөмбөрийн дүп гэсэн юм хүн стресс нь тайлгддаг юм л та. Тэгээд яг би нэг өсвөр насны стресстэй байсан юм шиг байна. Тэгээд ингээл энэ тэндээс дуу хоолой, энэ тэндээс баян хүмүүс надад юм заадаг. Чи ингэдэг, чи юм бэ? Айлын хүүхдүүд юм байхад да гэл бөө юм байдаг. Тэгээ яг бас хичээлдээ бүх хичээл дээр A гарах хэрэгтэй ч гэдэг юм уу гэл байдаг. Тэгтээ нэг тухайд нэг Linkin Park гэдэг дууны нэг юм нэг 10 хэдэн секунд зүгээр shut up гэж орилдог байхгүй юу ерөөсөө. Зүгээр амаа амих гэж орилдог байхгүй. Яг тэр дууны тэр хэсэг ингээд миний ингээд бүр ингээд хамаг юм гаргаж шийдчихсэн байхгүй тухай тий. Тэгээ би бас бодоол за гэж бодож ирсэн. Тэгэл ер нь за 2 жил би сүмдээ явхаа болоод бүр ингээд замраад алгуулж ирсэн байхгүй. Тэгээд тэгж явах үедээ баг би ингээд рок хамтлагтай бол юм болъё гэж бодож мадал.
Тэгэл ерөөсө болохгүй гац. Тэгэл яг нэг хөдөө хүмүүс цоглуулаад ч юм ингээл тэгсэн ч гэсэн болохгүй гац. Тэгэл ерөөсө болохгүй. Тэгээд би заа гэж бидсэн чинь буцаад манай найз маань сүм рүү намайг татаж шангаасаргаад авчираад тэгээ буцаж сүмдээ явдаг болж байгаад Улаанбаатарын салбар дээр ирээд тэндээ тэгээд нэг юм учрал хичээл гэж болдог гэсэн яг нэг мэдрэлийн баяр хөөртэй төстэй. Тэгээ яг тэр тэн дээр бүр яг ингээд би ертөнцөөсөнд авчирж байгаа байхгүй. Тэгээд би яг тухайд зөв сүмд явдаг. Мөртлөө ингээл нэг хаяа нэг юм болохгүй бүтгүй хийчдэг нөхдөд байдаг шүү дээ. Тэгэл те ингээл сүмд явдаг нэртэй. Гэхдээ ингээд сүм дээр нэг өөр хүн, нэгэн дээр нэг өөр хүн байгаад байдаг. Яг тийм хүн байсан. Тэгж жаад яг тэр учрал хичээл дээр би одоо ингээд миний зүрх сэтгэл дотор ингээм хаалганууд байгаа бол би ингээд заримыг нь танд нээгээд заримыг хаацсан байсан. Одоо би бүгднийг нээ гэж хийдээд. Тэгэхэд ертөнцийн надад хараа гэсэн. Ингээд юм рок хамтлаг гарч ирээ. Тэгээд чи яа гэдэг. Ингээ хийгээд тэгээд хойдоо болохоор би ингээд амар нөгөө өөрийнхөө хүссэн юм эзний хүслгээ бодцсон аа чи ингээд дотроо тэгж бодсон байхгүй яг нэрнгээсээ яг нөгөө нэг моёрын сүнс хилцэн чинь баг эзэн хэллээгээд ойлгоцсон явж явах үедээ бас имэйлт байгаа даа. Тэгээ би Америк руу оюутан солилцоогоор яваад тэгэхэд нэг залуучуудын цуглаанхан ирээд бүр тийм монголчууд байгаа нэг юм хаус бүгд бөөнөрөө ирээд бүгднтэй цаг өнгөрөөд сүмдөө өрсөөх. Тэгээ хин ч очиагүй энэ би очисон. Тэгээ би очигээд очисон чинь тэнд ингээд юу яагаад ингээд сургаал ирээд заагаад дууссана гинт гэрэл нонторцохгүй бүх гэрэл нонтраад тэгээ би яач юу болч тогийн тасарчлаа гэж ойлгосон аахгүй. Тэгсэн чинь гинт нён гэрэлнүүд ингээд тусаал ингээд бууж ирснээр энэ тэндгөө ингээд цагаан бодолтгүй шидэт эхэлсэн аахгүй юу. Тэгэл нөө цагаан бодолтгүй шидэхдээ үү гэж өрлөөдсөн аахгүй. Тэгээ бүгд очиод цагаан холдоолтыг өмссөн чинь ингээд нён гэрэлт айн гой гэрэлтж харагдаад. Тэгээ шууд хипхоп хөгжим явсан. Хипхоп хөгжим яваад бүр амар ингээл тэр бүгдээ бүжиглээл сая. Тэгснэ нэг нэр надад бүжиг зааж өгч юм бол тэгээ би сонсоод исэн чинь нөө Jesus I praise you гэдэг ингээд христчэн үг сонсогдоод цаах. Тэгээ би энэ христчэн дуу юм уу гэд Есүсийг магтаад байгаа юм уу гэд асуусан чинь тийштэй гэд тэгээ би тухайд гайхаж өнгөрөө. Тэгээ маргааш намайг нөө ажил дээр мань хөрөж гисэн аахгүй тэр нөө тухайн залуучдын цуглааны ахлах чинь. Тэгээд би чи хөгжим сонсдгоо чи хөгжим тоглодог гэхин тоглодгоо гэдгсэн чинь нэг юм метал хөгжим тавьсан аахгүй. Тэгээ метал хөгжим явжсэн чинь сонсоод исэн чинь ингээд нэг юм ялч хөнгөө нэг надтай мьюшл юм сонсогдоод тэгэд ингээ үг нь ингээд яг ингээд ертөнцийн тухай байсан аахгүй. Тэгээд би гайхаад өө энэ христчэн юм уу гэдгсэн аахгүй. Тийм гэдэг. Ингэж болох юм уу гэж би асуусан. Сатан юу ч биш үү гэд. Тэгсэн чинь ингээ машинтай явжсэн гэнт ингээ зогссноо. Натруу бүр ингээ хараасаа байхгүй. Тэгээ надад энийг үг хэлчихсэн. Би тэг хийж мартдаг байхгүй. Чи миний итгэдэг ертөнцийн эзнийг тэг ийм хайрцагт оруулаад ингээд нэг юм хэвэн цутгах гэдэг юм шиг санагдлаа надад онцгүй байна гэж хэлсэн байхгүй. Тэг миний итгэдэг эзэн бол бүх одоо хөгжмийн төрлийн одоо югаар магтаалыг авбал зохистой нэгэ гэж хэлжсэн аах. Тэгээ би тэр үед нь вау нэрээ тийм үү гэл тэгэнгүүт одоо миний нөгөө нэг тухайн тэр үед нөгөө авчихсан нөгөө нэг дуудлага ингээд юу гэх юм бэ аймаараа гэх юм аа. Тэгээ би ирээд нэг за ийм хамтлаг байгуулмаар байна гэд тэгсэн чинь шууд бүрдсэн аахгүй. Тэгээ анх нөөсө бүрддэггүй санагдаж чинь ингээд бүрдээд тэгээ бидэд бараг 6 жил ингээд зур уран бүтээл хийгээл явуулсан. Тэгж жаа Jesus fan club болоод тэрэн дээр тоглоод анхны удаа тоглоод маргааш нь шууд ингээд Facebook-оор дүүрэн ингээд хадгалсан. Тэ энэ юу болж байгаа юм бэ? Энэ чинь сатаны үг юм биз дээ гэд энэ хамтлаг ингэсэн ингээд та нар гал нэг new song worship гэдэг групп төр тэгэл даарнастай та бузар болоо юм гэж наа чи моёрсны явуулга ингээд нөгөө бүр ингээд хоёр амар хаваагдаад боо юм болоо тэгээд тэгээ яг хөө тэгээд бас тэгэл намайг нөгөө шивэстэй мөвстэй гэл тэгэл хочин гэрээнд чи шивэс бүү хийлэг гэдэг мэдэг тэр мөр ингээл бичээл тэг ингээд бөөн ингээд нөгөө шүүмжлэл орж ирсэн л дээ. Тэгээд тохойд яллаар би ингээд би өөрөө зүрх сэтгэлийг ойлгох гад би ингээд өөр ингээд саагаал ингээд нэг хамтлаг гээл одоолалч юм. Тийм хүсэл надад байхгүй. Зүгээр ингээд би яг эзэн ч гэсэн энэ урсгалаар ингээд бас өөрөө магтагдах хэвээр, харагдах хэвээр гэж боддоо одоога битсэн чинь нэг хүн заавал
одоо металлаар хийх ёстой гэж үгүй гэж бодож байна гэлээ. Тэгээ яхад гэтээ би бол окей ойлгосон. Би ертөнцийн тэг залбирсан байхгүй. За ертөнцийн минь би ингээд хийя тий. Гэтээ энэ хамтлагаас болоод ядаж ганцхан эст итгэж юм бол боллоо тий. Одоо миний зорилго биеллээ тий. Тэгээд та яаж ганцхан би итгүүлээрэ гэдэг. Тэгээд яадсан тэгээд тэгсэн чинь бид нэр фейм бейстэй болоод чи хаанх нэг бид нар яасан манай хамтлагийг сонсдог хүмүүсийг цуглуулад нэг уулзалт чиг юм хийгээд гоё ингээд яаж анх эст итгэжсэн талаар асуусан чинь нэг хүн болохоор анх удаага нөө сүмд явъя гэхэд нь очихгүй гээд тэгсэн чинь манай хамтлагийн дууг сонсгосон. Тэгээд тэрийг сонсоод өө эдний Есүсийн чинь ийм байсан юм уу гэдэг. Тэгээд иржсэн. Тэгээд ийм библийн сургууль хүртэл явж магаад эст итгэжсэн гэж сонсоод тэгээд тэрнээс хойш бүр амар урам аваад тэгээд за окей ойлгох нэгэнд нь хүрэх хэрэгтэй юм байна. Тэ ойлгохгүй нэг нь бол зүрээ гэдэг. Тэгэл хамгийн гол нь нөгөө нэг хүнд харагдахтаа биш ертөнцийн эзэн юу гэж бодож байгаа юм чухал учраас гэл явдیں۔ Да тий. Танах яаж юм? Манай ер нь танахыг ингэж гин яах лээрээ манай үндэсний юугаар маань Европын нэг шашны хүнийг магтаад байна гэдэг монголчууд ууралж байна. гүү шүү. Ер нь тийм юм харж байгаагүй мэн, сонсож байгаагүй мэн. Тэгээд бурхан яг ингээл бүх одоо улс үндэстнүүдтэй яг өөрсдийнхөө хэлээр, өөрсдийнхөө онцлогоор тэг яг өөрийг нь алдаршуулахыг ингээд хүсдэг штеп. Тэгээд манай багч гэсэн яг ингээд үндэснийхээ юмыг ингээд багж хэрэгсэл болгоод ашиглаж байгаа нэг онцгой санагддаг. Тэгээд би одоо өөрийнхөө туршлага дээр их юм бол би жишээлбэл ингээд 14 5 онд би ингээд урд нөхөртэйгөө дуулж муулаад хамтлагт байдаг гэсэн байхгүй. Тэр үедээ би ингэж ирдэг гэсэн. Би Монголд дуулдаггүй. Би Монголд дуургүй энэ төр гэж ирдэг гэсэн байхгүй ёо. Би тэгээ одоо штэ би тэгээ тэр чинь би жаахан байсан гэсэн штэ. Тэгээ 20 онд билүү би яг анх нөгөө уртын дууны сургалтанд явсан. Багийнхаа хуучирч охинтой хамт. Тэгээд би тэр уртын дууны сургалтанд суусан чи би зүгээр бүр ямар гоё юм бэ. Би бүр уртын дуунд оролцсон. Би бүр ингээд амьсгалын дасгал хийгээл тэр чинь нөгөө урт амьсгаа авч дуулдаг тий. Тэгээд ингээд зүгээр л амьсгалын дасгал хийж байхдаа хүртэл амар тайвшраал. Тэгэл дуу сураал эхэлсэн чинь надад бүр үнэхээр гоё онцгой санагдсан. Тэгээ би өмнө нь юу яриад идэг гэсэн юм бэ те. Тэгээ би нөгөө уртын дууны сургалтанд явж байхдаа ардын дуу сурж байгаа, уртын дуу сурж байгаа. Тэнгүүт тэр дууны үгнүүд те тэр юм үнэхээр онцгой байхгүй. Би тэгээ өмнө нь ерөөсөө тэрийг мэддэггүй байсан юм шиг байгаа. Тэгээд бүр одоо бол би ингээд бүр үнэхээр бүр дуртай болсон. Тэгээд бас би ятга нөгөө багтаа бас нэг нэмэлт одоо хөгжимчин болохоо сурч хэлсэн. Тэгтээ бас тийм одоогоор бол тийм сайн биш. Тэгээд нөгөө библи уншингууд хамгийн их гардаг нь ятгах штеп. Тэнгүүд аягүй огшноо, амар тийм огшсон мэдрэмж байна. Тэгсээр нэг тийм дөнгөж хэлж байгаа болохоор бас нөгөө би ямар ч хөгжмийн юм боловсрал авч байгаагүй учраас аягүй хэцүү. Тэгээд тэрийг ингээд өөрөө дөнгөж ингээд сурч эхлэхдээ одоо ингээ багийнхныгаас ингээ анзарч байгаа байхгүй юу. Ингээд ямар их хүч хөдөлмөр ингээд одоо манай яг багийн за нэг 4-5 гишүүн юм уу яг мэрэгжлийн хөгжимчд байгаа. Бүр яг хүүхд тахаасаа хөгжмийн сургуулаар явсан. Яг үндэсний хөгжим те бас бөмбөр, цохор хөгжим гээд яг мэрэгжлийн хүмүүс байдаг. Тэгээд яг үндэснийхээ онцлогоор бас нөгөө бурхныг алдаршуулах нь бас айгүй онцгой. Одоо би саяхан нэг Вьетнамд аяллаар явж байгаад 1-2 гадаад хүнтэй таарсан байхгүй. Тэгээд буудлынхаа манай буудалд одоо миний босс буудалд байрлаж исэн 2 хүн. Тэгээд тэр 2 намайг хаанаас ирсэн бэ гэ би Монголоос ирсэн гэсэн чинь тэр 2 хүн Улаанбаатар гэж асуужсан. Хамгийн түрүүнд юу асуусан бэ? Би энэ нөгөөнийг ингээд сонин дуурдаг тэр дууг амар ингээд миний хизээч мартагддаггүй гэд хэлж байгаа байхгүй. Тэнгүүд
тэр гадаад хүний ингээд урсамжинд яг манай үндэсний тэр онцгой тэг уртын дуу шурхай юу тэгээд нөгөө хөөми шаха хархираа одоо тэдгээр бүх зүйлүүд ингээд тэр хүний дотор үлдсэн байгаа. Би тоглолт үзсэн юм аа. Тэгээд танай үндэсний тэр одоо урлаг соёл үнэхээр таалагдсан гэд хэлж ирсэн. Тэгээд яг түүгээрээ бид нар бурхныг магтах нь бас үнэхээр гайхалтай байдаг. Тэгээд хүмүүс бид нар сая 22 24 онуудад Германд яг магтаалын концерт одоо сайн мэдээний концерт хийсэн. Тэгээд тоглолт дуусаад үзэгчд рүү бид нар ингээ бууж ичдэг байхгүй юу. Тэнгүүт хүмүүс ингээ нүдэнд ингээ дүүр нүлмэс ингээ дүүрсэн. Тэгээд надад хэлэх бүр юу ч алдахгүй. Үнэхээр гайхалтай байлаа гэд бүр ингээ хүмүүсийн бүр ингээ бид нар чинь дуугаараа хөгжмөөрөө бүжгээрээ гэрчлэлүүдээрээ ингээ хүмүүсийн зүрхэнд хүрдэг. Тэгээд энэ бидний энэ яг үндэсний бас нэг энэ онцлог байна. Тэгээд энэ зүйлээ яг бурханд багаж болгон хэрэглэвэл хаш онцгой. Одоо яг ингээ ярихаар надад сонин санагдж байгаа ингээ бодогдож байгаа юм. Та нар ингээ дуу байгаа шүү дээ үндэсний хөгжимтэй. Мэдхгүй заримдаа хөөмийлөд чим ингээ явж гин, заримдаа ингээ яаж гин. Тэрийг нь одоо энгийн Христ итгэж бид нар яаж дагамж дуулж болохоор тийм дуунууд байна уу? Би дуугийн сонсоог болохоор мэдэхгүй байгаа юм л да. Ерөөсөө сонсож байгааг болохоор. Тэгэхээр тэр дуунуудыг бид нэр одоо яаж одоо та нар магтаал хийж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар яаж бас тэр магтаал дунд чинь байх уу гэдэг л тэрэн сонирн байгаа байхгүй. Байх уу гэдэг нь дуулахгүй бүжимдэхгүй гэсэн үг. Жишээ нь бид нар одоо өчнөө жил гадны дуунуудаас гадны хамтлагаас магтаалаас зөндөө дуунууд аваад орчуулад ингээ хамаагүй дуулж байгаа шүү дээ. Харин танаа хамтлагийн Кристиан магтаалын дуунуудыг бид нар яаж тоглох вэ байхгүй? Сүмүүд яаж дуулж болох вэ? Энийг яаж Монгол ийм хим маягтай бид нар оруулах вэ гэхээр тэр тал дээр юу гэж бодож байгаа юм? Манайх одоо альбом ер нь бэлэн болох гээд нэг 90% тавьж байгаа гэх юм. Бичлэг хийж байгаа гэсэн юм шүү дээ. Үгүй бичиж дууссан одоо mix mastering гэж л хүлээгдэж байгаа. Тэгээ манай энэ альбом болохоор нэг 8 дуутай нь. Тэгээд яг бүгд өөрсдийн дуунууд, яг өөрсдийн магтан дуунууд. Тийм, магтан дуунууд, магтаалын дуунууд. За тэгээд миний хувьд бол тийм дагаж дуулахад хэцүү гэж надад санагдахгүй байна. Одоо жишээлбэл за дуулал 50 гээд дуу байгаа. Яг одоохондоо яг нэр нь бас баттай биш зөвхөн дуулал 50. Тэрэн дээр яг би дуулдаг. Нэг хүчтэй бурхан эзэн айлтж байна гэд. Тэгэхээр чи хүн болгол дагаал дуулчих шүү дээ тий. За манай одоо нийтлэг бас одоо хүмүүс магадгүй сонсч ийсэн байж магадгүй алив наашаа мөхийн эсийг магтан дуулъя хой гэл. Тэрийг бол жишээ нь хүмүүс бас дагаад л ингээд тий бас нөгөө биелгээ энтер хийгээд хамт дагаад магтаад огшоод бүжиглээд за яг үнэхээр бас нэг юм хархираагаар одоо юугаар дуусан дуу бас байна гэдэг яг илчлэлт номыг харуулсан юм харах тунгээд тэр жоохон ингээд яг рок стил маягтай тий тэг яг ингээд хархирч дуулдаг. А тэрийг бол даахад бас мэдээж тийм бас амархан бас байхгүй. Гэтэ яг заавал хархирхгүйгээр дуулж авч болно шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол нэг тийм асуудал гарахгүй байх гэж би бол тамгаилж байна. Яг зарим дуун дээр нөө шурхаанууд ордог. Яг тэрэн дээр темааг сонсоод яг гоё хамтдаа одоо сүнсээр хамт магтах юм уу те яг заавал ингээд тэр шурхыг даахалгүй шүү дээ тэр дотор сүнс дотор хамт байвал болох гэж бодчих. Надад болохоор зөв юм санаа. Сони азар асуултанд болохоор бид нэр одоо дандаа тийм нэг гитар, бөмбөр, төгөлдөр хуу гэдэг чинь яг нэг одоо дэлхийн нийтийн хөгжим болчихж байгаа байхгүй тий. Тэгээ үндсэн хөгжим дэлхийн нийтийн хөгжим болчихж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт тийм л хөгжим тоглож байгаа юм чи ерөөдөө бол адилхан дуул байна гэсэн үг тий. Гэхдээ энэ дээр яаж үндэсний хэм маягийг оруулах вэ? Монгол үндэсний одоо юу гэдэг Монгол магтан дуу гэдэг байгаа шүү дээ. Монгол магтаалын хэм маяг гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт Монгол магтаалын хэм маягийг оруулахын тулд зайлшгүй миний бодлоор мэдээж артай хөгжимд орох хэрэгтэй. Ингээд нэгдүгürt бол ямар нэгэн байдлаар бүгдээрээ ч бай, эсвэл ганц нэгэн ч бай, морин уурч юм уу тий. Нөө хүмүүс ч тэгдэг шүү дээ. Нөө би ч юм бол тэгэх л ах. Одоо конференцээр явж маваад ингээд энэ нэггээр очиж нөө юм суудаг хүмүүс маань болохоор Африк магтаалын хүн баг гарч ирсэн гэл.
Тэр яг үндэсний хөгжмөр ингээд амар лам агчлаа. Яг Африк хүмүүсийн амар гоё байсан гэл. Тэ тэд нар юугаар онцлог байгаа юм. Яг үндснийхээ яг өөрсдийнх нь өгцөн, үндэстэнд нь өгцөн тэр хөгжмөөрөө тэр хэм маягаар магтаж байгаа шүү дээ. Тийм учраас тэр чинь өөрөө өөр улс орнуудад ингээд амар сонирхолтой байгаад, гоё байгаад хүрээд байгаа байхгүй тийм. Түүнээс биш нөгөө нэг гитар одоо юу гэдэг нь бөмбөр төлөв уртаага тоглолт юм чинь бүгд л нийтлэг юм чинь тэр чинь бүгд нь л байгаа шүү дээ. Яг зөв чадвар ингээд нөгөө зохиосон дуунаас өөрөө голохос биш. Нийтлэг л байгаа шүү дээ. Тэгээд тийм учраас яг нэг юм одоо манай чулуунууд ч гэсэн манай зунаан ч гэсэн яг тэгээд их санаа бол байгаад байгаа байхгүй. Ядаж нэг морин хуртай ингээд хүнсний хэмээгээ оруулаад тийм дууралтууд тиймэрхүү юм одоо оруулаад ер нь магтаалаа ингээд яагаад бол заавал яагаад дандаа гитар төгөл ерөөсөө л өгдөө шүү дээ одоо баригдсан юм шиг магтаалын баг ингээд ингүүтэл гитар заана төглөөр заана бөмбөр заана тэгэл хөрөн байхгүй болчихсон бэс гитар гингүүт заавал мөрөөртэй байвал бас сонирхолтой тэгээд байж болно шүү дээ бас суур өнгө яагаад тийм зүгээр бүр ингээд албаар оруулж ирдэг болоод ингээд байчвал бас нэг үе бодвол одоо бас Монгол чуулгануудад бас ингээд юм үндэсний хөгжим дагуулдаг залуучууд нууж орж ирж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тиймэрхүү байвал эзэмсэх зөвхөн хөгжим талаас шүү дээ. Тэгэнгүүт ч одоо нөгөө шинэ дуу зохиогоод эхлэнгүүт ч Монгол хэмээгийн одоо Монгол магтаал гэж ярьдаг шүү дээ бас тийм. Тэгэнгүүт бас нэг өөр юм ярих л байх л та бодвол одоо нэг хэмээгээ бодоод зөвхөн чинь хөгжмөөс гадна бас нэг өөр юм байна шүү дээ. Үг яруу найдаг гэдэг. Тиймэрхүү хамгийн зөв энгийн зүгээр байж болох жишээ юм бол тийм болов ч ингээд ятгатай бас ингээд явбал зүгээр юм бол бас. Тэр сэдвийг арай өөрөөр ойлгосон юм байна. Би ингэж ойлгосон аахгүй Монголд байгаа одоо магтаалын юуны хэв шинжүүд ямар янз байна вэ гэж асууж ин гэж ойлгоод дөрвөн янзын хүн байгаа гэж ойлгоод байна шүү дээ. Ярин сэдв болохоор биднээс ингээд дөрвөн өөр төрлийн юм явчихдаг байгаа байхгүй тийм шинэ би чинь одоо электро хөгжим сонирхдаг электро хөгжмөр ингээд үйлчлэх санаа сонирхолтой төвдний зорилготой ингээд явж байгаа. Гэхдээ тэг миний хувьд электро хөгжмийг яаж жоохон энэ чинь бас нэг гадаадаас орж ирсэн хөгжим болчих хөгжмийн хэм маяг болчих байхгүй юу тийм бүгд юм гадаад идэх шиг. Тэгтээ бас ингээд ийшээ бас нэг Монгол хэм маягаа ч юм уу нэгээс Монгол хүн юм чинь ингээд хэм маяг оруулж бол сонирхолтой шүү дээ чинь хөөмийг оруулчмаар л байгаа байхгүй тийм ингээд юм аяа явж хоорон сан хөөмөө орчээд уртын дуу мууны шуран хамар хаарч ингэж явах юм бол бас сонирхолтой Монгол магтаалтай ч юм уу тий. Тэнгүүд нөгөө нэг сайхан уухаа гэдэг дуу байгаа шүү дээ. Тэрийг ингээ сайхан ингээд өөрчилж бүсэгдээд байгаа. Тийм шүү дээ. Ингээ шал өөр болгоод ингээд юу хаа гэдэг. Гэвч зүгээр тэгээд орж сонирхолтой юм болов уу гэж. Өөрийнх нь нөгөө электро хөгжмийн талаас зүгээр нэг талаас тэгж бодсон. Тий. Тэгээ хоёр талаас нь болохоор зүгээр магтаалын үйлчлэл одоо бас тиймэрхүү байвал бас гоё юм болоо зүгээр юм болоо гэж бас. Баян юм гэж. Тэгээ сая энийг ярьсан чинь бас ингэчлээ. Зарим би нэг сонсч ирсэн юм ингээд танай хамтлаг ингээд яг магтаал хийд юм уу эсвэл тоглолт хийд юм уу гэдэг ч юм уу ингээл ярьж асууж ирсэн хүмүүс байгаа хгүй. Тэгэхээр яг зарим үед бол манайх яг 100% магтаалаа хийн. Тэ? Зарим үед 50% нь одоо жоохон концерт талтаа тий 50% нь магтаал тэнгуут бүр зөвхөн дан концертоор ч гэсэн манайх ингээ хуурд явдаг байхгүй юу тий тэгэхээр нөгөө тэрийг бас ингээ ялгацлаа ийм юм болж байгаа байхгүй танай цуглаан жишээ нь яг цуглаан дээр танай одоо магтаалын багаас хин бүдэр үйлчлэлтгүү эсвэл бол тий тэнгуутлээ үйлчлэхдээ ямар хөгжим тоглож байна одоо ингээ ардын хөгжмийн одоо ийм хамтлаг байгаа шүү дээ тий угаасаа хамтлаг байна. Тэнгүүт энэ хүмүүсийн цуглаандаа үйлчилж байна. Цуглаандаа үйлчлэхдээ одоо ингээд төлөвлөрөө тоглоод ингээд үйлчилж байна. Эсвэл бол яг ардын хөгжмөөр магтаал цуглаан дээр үйлчилж байна гэдэг нь надад амар сонирхолтой байгаа байхгүй. Тэгээ би жишээ нь одоо надад тийм байхгүй шүү дээ. Тэгмээд ядаж нэг мөрөөр тоглоод оруулчмаар байна. Ятаг оруулчмаар байна. Яаж хаана микрофон тавих вэ нэ тэрийг бодоод тий ингэж байгаа. Тэгвэл эдний цуглаан биний хамтлагтай байна. Тэгээ яг тэгэнгүүт тэр хамтлаг маань яг ингээд өөрсдөө үндэсний хөгжмөр ч юм уу тийм мэрэгжлийн хөгжмөр ингээд магтаалтаа яг үйлчлэлтгүү гэж амар сонирхолтой байгаа байхгүй. Жишээ нь хэм бол яг бүтэн цэдрийн магтаал нь Монгол үндэсний хөгжмөнтэй явдаг гэсэн үг байхгүй тий бас. Юу манай магтаалын яг нөх хөгжмийн багийнхан бол ерөөсөө яг бүгдээрээ төв сансар цуглаан дээрээ байдаг байхгүй юу? Бүгднийг салбартаа гэсэн үг. Тэгэхээр манайх бол тэн дээр гол нь юу гардаг? Одоо манайх бас дуунууд дээр ингээл хуучир мөрөө маань ороод явдаг. Яг нөгөө bridge хэсэг мэсэг дээр тий. Тэн дээр гол нь маш
чухал зүйл бол найруулга. Тэгээд манай нөхөр буюу бүх хат MB яг найруулгыг ингэж үргэлж хийдэг. Тэгээд за яг энэ үе дээр энэ хөгжим байхад зүгээр юм биш үү? Энэ дуун дээр энэ магтаалын дуун дээр энэ нь орвол зүгээр юм байна гэдэг ч юм уу те. Тэгээд хамтдаа бэлтгэл хийгээд яг гэхдээ бүр бүх цуглаан бүх 7 хоногийн цуглаан дээр бас мэдээж ингээ бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ бас гарахгүй. Зарим үед бас гитартай 2 нь гараад ч юм уу те. Яг тиймэрхүү маягаар яг гол манай сүмийн нийт дундаа олж байгаа конференцүүд дээр бол бид нар яг бүрэн бүрэлдэхүүнээрээ байждаг. Тийм. Азах одоо баг тэ юу рок хамтлагч байж үтсэн бэ? Аа азах ч өөрөө морин хөрч чинь тий. Тэгээд одоо ингээд студиод ишлэг хийж байна. Одоо яг одоо манай CMM гэдэг байгаа шүү дээ. Бидний орчин нөгөө нэг магтаалын орсголыг. Тэгээд одоо бас янз янзын ингээд магтаалын хүмүүс ингээд бичлэг хийлгэж байгаа шүү дээ. Stepping Stones хүмүүсийг хийгээд бичлэхэд ингээд ер нь ерөнхийдөө танд юу гэж бодож байна? Монголчууд юм болж хийж байна. За би бол яг мэдээж яг үндэсний хөгжмөр сурсан үеийн үед бол яг мэдээж Монгол магтаал хэм маяг нь бол үндэсний хөгжим байх нь зөв. Энийг бол яг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ нэг шалгуур тэрийг үнэхээр л уран чадварлаг тоолох хэрэгтэй. Тэрнээс зүгээр нэг юм энгийн ингээд одоо зүгээр ингээд арга цааш тоглох юм бол надад бол тэр ерөөс таалагдахгүй. Тэгээд ядаж хөгжмөө хөглөөд гараад тоглоод зөв өнгөө олоод зөв тоглох юм бол тэр нь миний хувьд бол хөгжимчин хүний хувьд тэр нь бол яг Монгол магтаалд бол тохирно гэж хэлнэ. Би бол окей би эрх уруугаа зоолгоод тий гүйцэтгэлийн хувьд бол тий үнэхээр гоё энийг та нар гоё ашиглаж байвал үндэсний хөгжмийг тэгээ дуулахтаа ч гэсэн дуулах газраа зөв дуулаад дууны утга санаа үг өгүүлбэр энэ бүхэн яг магтаал дотор байх юм бол би бол окей би бол энийг бол дэмжинэ 100% гараа өргөөл окей би энийг дэмжинэ. Харин ямар нэгэн чадварын хувьд юм уу ямар нэгэн юм дээр ингээд буух юм бол би тэрнээр бол айгүй юм дургүй байдаг гэх юм уу. Яагаад бид нэр үндэснийхээ хөгжмийг хамгийн сайнараа уран чадварлаг тоглох хэрэгтэй байхад тэрийг бид нэр чадын яд ингээл алдж байгаа ингээл амар алдаал ингээл тоглох юм бол тэрийг сонсоход ч гэсэн тийм. Тэгээ яагаад тэгэхээр Давид хаан өөрөө ятга тоглоод тий энэ ятгаа уран чадварлан тоглоод тий сүүл хааны ямар нэгэн мууссан дийзэмсэн тэр зүйлийг ингээд хөөж явуулдаг шүү дээ. Тэгэхээр энэ нь хөгжмөнтэй айгу холбоотой болчиход байгаа юм. Бидэртэй ч гэсэн адилхан. Яагаад ятгын, яагаад мориорын, тэгээ яагаад бид нэр хууч ширийн, яагаад би Монгол хүний нэг юм үндэсний юм байгаад шүү дээ. Тэгээ энийг л гаргах нь чухал байгаа юм л да. Тэнийг бол би ингээд хүлээн зөвшөөрөд байгаа байхгүй. Окей. Харин хамгийн сайнаар хийгээд өгөөч. Жишээ нь одоо бас нэг Монгол нэг хамтлаг байгаа шүү дээ. Дэлхийн давцан дээр гараад өөрсдийнхөө юм үзүүлээ ингээ явж гин. Бас сайн байгаа учраас дэлхий сонсоод байна шүү дээ. Хүмүүс сонсоод байна. Тэгэхээр би бас танаа хамтлагч гэсэн тэгж хүсмээр байгаа байхгүй. Үнэхээр сайн байгаач. Сайн байгаад гадагшаа гараад Монгол магтаал нь, Монгол хөгжим нь ийм юм байгаамаа. Ийм учраас бид ингээд их эзнийхээ ингэж магтж байна гэдгийг харуулад өгөх юм бол энэ нь Монгол магтаал одоо ингээд цаашаага ингээд түгээх гэдэг байгаа байхгүй. Тэгэж бол харж байгаа. Нөгөө талаас бол ингээд мэдээж манаас DJ ч байхгүй болохоор би DJ-тэй магтаал хийж чадахгүй. За яг хуу заримдаа манайх жоохон рок явна. Тэ яг номука байгаа болохоор бидний тоглож байгаа хэм маяг жоохон юм рок. Угаасаа өмнө рок байсан болохоор рок дуунууд ч гэсэн явж болно. Үндэсний хөгжим арай байхгүй байгаа тийм. Тэгэхээр бас болохгүй байгаа тийм тий. Үндэсний хөгжимтэй тоглоё гэхээр. Тэгэхээр одоо ингээд бид нар чинь Hillsong-оос, Plana Shake-с, Bitélээс ингээл баах юм авчлаа шүү дээ. Тэгүн гутаа Монголд солонгос дуунууд зөндөө орчуулсан байна. Англи дуунууд, Америк дуунууд, зарим герман дуунууд одоо байгаа шүү дээ. Бидний дуулдаг. Тэгээ энэ дундаас яг бид нар Монгол нь юу вэ гэдгийг л гаргаж тавих хэрэгтэй болж байгаа. Тэгээд миний бодож байгаа бодол юу гэхээр Монгол хүн нь Монгол дуугаа зохиод гаргах юм бол энэ нь Монгол магтаал. Тэгээд одоо бид нар өөрсдийнхөө илэрхийлэх гэдэг шүү дээ. Чи DJ-гээр илэрхийл, танах үнцээрээ, танах рокороо, тэгээд сүмүүдэн зүгээр яг ингээд боломжит хөгжмөөрөө ингээд илэрхийлэх юм бол энийг нь би Монгол магтаал гэж хүлээн зөвшөөрөд байгаа. Угаас тэгэж ойлгоод байна. Тэгхгүйгээр танах
жоохон тийм юм чинь танах нэг тийм биш байна. Амьд хөгжмөнтэй рок юм танах Монгол биш ээ гэж хэлэх бол ирэхгүй болч таа. Одоо ер нь. Тэгээд саний яг ярьсан дээр яг би нэг юм амар санал нийлдэх байхгүй. Уран чадварлаг тоглоо гэх тэгээд шүү. Тэг ингээд ерөнхийдөө нэг хэсэг сум энэ тэр агиох нөгөө эзэн миний сэтгэлийг мэднэ гэдэг үгээр бэлтгэлээ хийдэг юм те. Тэ нэг одоо те эзэнд зүр сэтгэл илүү чухал гэмтэй бэлтгэлээ хийдэг. Цаг гаргаад ингээд суугаад нэг гой цэвэрхэн тоглоо сурчихгүй, метрономыг алдахгүй, яг тэг тоглоо сурчихгүй нэг тийм байгаа санагдаад байхгүй. Тэгээд яг юу юм бэ? Би болохоор нөгөө нэг тухайн үед нөгөө эст гэдэг хүмүүс яг анх гарч ирж явах үедээ тийм нийгэм байгаагүй нөгөө лаглаг жишүүдийг тогтоожсэн хамгийн анхны имлэг, хамгийн анхны ясрамжийн газар, хамгийн анхны нийгэмлэг одоо хүний төлөө байх энэ бүх юм нөгөө Христэд итгэгчнэр анх эхлүүлж исэн гэдэг. Одоо тэгэл Кирилл үсгийг жишээ нь одоо тань баах нөгөө эзний магтж байгаа нөгөө бүр дэлхийн хөгжмийн төвөнд нөлөөлсөн хүмүүс Христийг одоо ертөнцийн эзнийг магтах гэж хийсэн байгаад байгаа юм. Тэгэнгүүт хамгийн сайнараа байсан баг тийм. Ингээд надаа яг бас яг одоо ингээд нийт чуулганы хүмүүс ялангуяа магтаалд үйлчилж байгаа хүмүүс яг азах ч гэсэн өөрөө хэлдэг л дээ биднийг бол. Тэгэхээр ингээд би ингээд үйлчилж болох уу гэхээр чи эхлээд бэлтэж байгаад ирээ гэдэг юм. Чи эхлээд бэлтэж байгаад ирээ гэдэг. Тэгээд би болохоор эхэндээ ингээд яг боддог гэсэн л дээ ингээд жоох энэ хүн үйлчлэмээр шүү дээ. Тэгээд үйлчилж байгаа дундаа чадварчаад ингээд явж болох юм бол гэхээр үнэхээр үйлчлэмээр байгаа юм болоод хин чинь дөрөв жишээ 2 жил бэлтсэн гэж шүү дээ тий. Одоо чи бол манай азах таалагдана гэсэн. Тэгээд яг би бас яг боддог одоо юу юм бэ ингээд би ингээд бас хамтлагаараа ингээд бид суугаад нэг 4 аккорд ээлжлээл тоолчдаг юм амархан дуунууд байдаг шүү дээ. Тим дуу зохио гээл байхгүй нэг хэцүү юмнууд ярихтай юмнууд тоглол эхэлчихдэг байхгүй. Тэнгүүт яагаад тэгээд ийна гэдгийг ингээд бодсон чинь бид нар ярилцсан чинь ингээд эзнийг яг ингээд алдаршуулж чадахгүй шиг санагдаад ингээд 4 аккордоор ингээд амархан дуугаар аргацаагаад ингээд өнгөрөхөөр нэг тийм биш. Ярихтай юм тоглож чадаад байгаа юм чинь тэрийгэл хамгийн сайнараа зориулах хэрэгтэй санагдаад байхгүй. Тэгэл одоо сүүл бас нөгөө яаж stepping stones мөнс ингээд гой Монгол магтаалууд гарч ирж шít. Тэгэхээр тэн дээр одоо хөгжмийн найрлага одоо тоглож байгаа юмнууд нь арай нэг юм жоохон ихсэн төвшөнд байгаад байгаа шүү дээ. За одоо шууд хэлэхэд бол одоо гэрлийг даг хозанагийн солоноод тэр ингээд хэцүү. Тэнгүүт одоо яг манлахын ярьжсэн үг санагддаг байхгүй. Ингээл Guns N' Roses-ийн соло гарах гэж ингэжсэнээс тий нэг хүүхэд ингээл чадварч гад ингээд нэг Guns N' Roses сонсч ирснээс Stepping Stones-ийн одоо тэр Монгол магтаалынхаа энэ ямар хэцүү юм яаж ингэж яваад байна гэдэг ингээд хичээгээд ингээд чадварч гад ингэжийнх нь илүү дээрээ гэж нэрэгдсэн санагддаг байхгүй. Та нар яг энэ тал дээр юу гэж бодож байна одоо заавал амар ур чадвартай байх ёстой гэж бодож байна уу яг зүр сэтгэл илүү чухал гэж бодож байна. Яг хөө мэдээж зүр сэтгэл байхгүй гэж болохгүй л те. Тэгээ би хувьдаа зүр сэтгэлээ байгаад тэр зүр сэтгэлээсээ болоод бэлдээд урт чадварчаад одоо магтаалд үйлчлэх ёстой гэж үйлчлээсэй гэж боддог байхгүй. Уус ур чадвар бол угаасаа амар чухал шүү дээ. Байх шаардлагатай. Тэгээд тэр ур чадварыг ингээд сайн байлгахын тулд маш их хугацааны цаг хугацааны бэлтгэл хэрэгтэй. Нөгөө нэг 1% авиас 99% хичээл зүтгэл гэдэг шиг одоо ялангуяа хөгжим тоглолтог хүмүүс бол те байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй. Нөгөө гар хуруугаа ингээд яахгүй хаас хамгаалж те. Тэгээд миний хувьд болохоор би яг зөв би өөрийнхөө л хувьас хэлж байгаа шүү. Хамтлагийнхаа биш. Тэгээ одоо ингээд магтаалын урсгал хэм маягууд гээл тэнгуүч одоо энэ хэдүүлэг ярьж байгаа contemporary гингүүд Hillsong юм байна. Тэнгуүт cultural одоо яг үндэсний хэм маяг байна. Тэгэд ингээд олон юм төрлүүд байгаа штэ. Тэгээд би бол өөрөө одоо нөгөө биеийн жилээс юм уу да. Яг нөгөө магтаалтаа зөвхөн дуучин мэдвсэн бол яг нөгөө арай удирдах, харин заримдаа удирдах тийм байр суурьтай болж байгаа байхгүй. Тэнгүүд ямар хэм маяг ингэж бодож байгаа вэ гэхээр илүү их нөгөө одоо юу гэдэг ариун сүнсний удирдлагаар магтах гэх юм уу? Одоо илүү сүнслэг магтаал хийх. Одоо нөгөө заримд яг нэг team type-тэй юм одоо сүмүүд байдаг шүү дээ. Одоо иш үзүүлэлэг шууд магтаал одоо магтаал нь яг ингэ сүнсээр удирдуулж явдаг ч юм уу тий. Тэгээд би яг нөгөө өөрөө магтаалыг удирдаад ихсэн чи илүү team байхыг амар хүсэж байгаа. Тэгээд магтаалч хүн ер нь өөрөө бас ингээд ариун сүнстэй маш ойр байх хэрэгтэй тий. Одоо
жишээ нь Библийг байнга тогтмол уншиж явах хэрэгтэй. Тэгээ залбиралтай байнга өдөр болгон чимээгүй цагаа хийх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгээд яг сүүлийн 2 жил би бол яг Библийг ингээд маш өдөр болгон тогтмол уншиж байгаа. Тэг нөгөө манайх сүм Библийн хуваарьтай гэдэг хэвгүй. Яг тэр хуваарийнхаа дагуу алдахгүй ингээд яваад тэгээд эренгүүд бас нөгөө арай илүү ингээд магтаал дээр гарахтаа ариун сүнсийг нэг сонсох ариун сүнснээс ингээд яг нэг одоо юу гин удирдлагыг одоо яг ингээд мэдрэх ч юм уу тэрнтэй ойр байхын тулд яг нэг тийм хэм маягийг бас нэг би л бодож байгаа хөө одоо зөвхөн энэ нь зөвхөн миний л энийг бодож байгаа зүйл гэсэн үг. Мэдээж ямар ч хэм маягаар яж болно. Гэтэ илүүтэй бас ингээд магтаалч юм бол яг ариун сүнсээр магтах. Тэр зүйлийг би ингээд бодож байгаа. Мэдээ урьд одоо мэдээж хамгийн чухал. Өчигдөр дөрөвсө байх заашгүй шаардлагатай л та. Түр нэлээд сайн байх шаардлагатай гэж би бол гэж бодож байна. Жишээ нь ер нь яг магтаалч гэлтэй ер нь бүхэлд адилхан шүү дээ. Номлолч гэсэн тэгээд тэр номлогч хүн номлохын тулд чинь номлол бэлдэж байгаа шүү дээ. Хэдүүгээр бэлдэж байгаа юм гэдэггүй. Анхан номлогч номлол хийж байгаа хүн бол бүр өдөөш нүгөө бэлдэнэ. Ингээд залбирна гэдэг чинь амар бэлдэх хэрэгтэй болчихно. Тэгжээж энэ чинь сайн номч болж байгаа шүү дээ. Зөв нөгөө үйлчлэл үйлчж байгаа хүн ч гэсэн ингээд бусдад харилцаж эхэлнэ. Инээн тэгээ хүмүүсийг сонсон ингээд ихтэйгээ сайхан харилцсан тэр чинь харилцааны соёо юм ингээд хичээж байгаа шүү бас хичээх хэрэгтэй болчих шүү дээ. Гэх мэтчлэн ингээд бүхэл үйлчлэл адилхан магтаалч гэсэн. Тэгээд одоо магтаалт үйлчлж байгаа хүмүүс ч гэсэн юу гэдэг гитараа ядаж гитар тоглодог болвол гитарын цохлуудыг аюулсаа сайжруулах хэрэгтэй. Ингээд гэтээ нөгөө зарим хүмүүс гэдэг чинь нөгөө амар хатуу гартай гэл сар гэл тоглодог. Тэр чинь тэгэл сурах хэрэгтэй болчих жоохоо. Зөөлхөн тоглоно. Чанга тоглох удаа чанга тоглолт чинь бас нюанс байгаа даа шүү дээ. Чинь тэр мөрийг чинь бүгд ингээд заавалж үе тэр чадвар хэзүүчих хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Зөвхөн гитарын дээр л тийм байна. Төгөлөөрөө тэгээд төгжмөөр заавал тэгээд эцэс тийм чинь бид нэр бурхандаа үйлчилж байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь яг магтаалын үйлчлэл чинь өөрөө хүмүүсийг эзний оршихууруу ингэж авчирж байгаа үйлчлэл хүмүүст үйлчилж байгаа тэгээд оршихууруу үйлчилж байгаа авчирж байгаа үйлчлэл тэгээд дээрэс нь нөгөө яг бид магтаал өдөртэй болохоор яг бас нэг ийм сонин үйлдэл ч юм уу нэг алдаа ч юм уу ингээд хүмүүсийг амар их ингээд тийм нэг юм анхаарал ингээд сарниулдаг амар сарниулдаг шүү дээ. Ер нь бол тийм учраас ялангуяа магтаал үйлчилж байгаа зөвхөн одоо удирдах байгаа ч бай тэр хойно бөмбөр тоглож байгаа ч бай тэгээ нөгөө бейсктаад юу гэдэг юм те тэр хүмүүс бүгдөө яг нэг юм дэлсүүл алдаа ч гэдэг боолч үгэл ингээд гарахгүй болтойгоо ингээд магтдаг. Тэгээ дээрэс нь яг нэг юм юу гэдэг шүү дээ. Нөгөө нотол хараад идэг гэдэг шүү дээ. Нөгөө яг магтаад байгаа хөвжнөр. Тэрэн шиг тэр чинь ч гэсэн бас ингээд нөгөө бэлтгэл те нөгөө чадвартай ялгахгүй холбоотой шүү дээ. Тэр чинь үнээр эзний магтаа шүү дээ. Дуулж байгаагаар хөгжимдөж байгаа нэг хөгжим тоглож ирсэн магтаа шүү. Түүнээс ингээд нөгөө альдуу явж байгаа л гэдэг шиг тэрэн шиг ингээд тэр чинь бүдэрээд адилхан юм л гэж бодож байна. Тэгэхээр чадвар бол мэдээж чухал. Тэг бас чадвар гээрсэн чинь нэг зүйл бодогдчихээн. Одоо ингээд яг үнэхээр чадвартай байсан ч гэсэн бас нөлөөлөх одоо бүтэн концерт бүтэн сайн мэдээний тоглолт байгаа шүү дээ. Тэнд чинь техникийн асуудлууд ч юм уу за хамгийн сүүлд бид нар сая Сүхбаатарт орондод сайн мэдээний үйлчлэл хийчихэд ирсэн. Тоглолт хийчихэд ирсэн. Тэгээд тэнд юу болсон бэ гэсэн чинь нөгөө нэг утаа байдсан шүү дээ. Тоглолтын тэр утаа нь нөгөө нэг манай шавхтас хөгжмнүүдийн ингээд нөгөө юуг ингээд наалдуулаад бэлцэлдуулаад тийм зүйл болж байгаа байхгүй. Тэнгүүт юу болсон бэ гингүүт манай хоёр гяс очиж угааж байгаа. Тэгээ тэрийг хатаах гэж юм болж байгаа тий. Тэгэл ер нь нөгөө бас техникийн юмнууд айгүйх гардаг тий. Одоо энэ тэнд очиод янгот нөгөө манай хөөрхий сумын төвийн ч юм уу хамгийн сайн гэсэн одоо тэр заал нь одоо жоохон дууралт муутай спикер энэ тий ингээл бүх юмнууд нь жоохон муу ч юм уу. Тэгэл ер нь бас нэг техникийн юмнууд бас айгүйх нөлөөлдөг юм шиг санагддаг. Одоо яг энэ хүн жинхэнэ ярина. Шин техник үед одоо яг ямар байсан юм мэдэхгүй л тий. Тэгээ одоо юм хөгжөөд микрофонтой болцсон байна, яригчтай болцсон байна. Тухайн зааланд хангалттай хүн сонсохоор яригч техник төхөөрөмжүүд байна. Тэрийг чаддаг хүн нь дуурах нь чадахгүй хүн нь дуурахгүй. Одоо сүүлийн үед очно янз янзын дижитал пультүүд, миксерүүд гарцсан байна. Тэгээд тэрийг мэддэг хүн нь хийн мэдгүй нь хийн тийм болчиход байна шүү дээ. Тэгээд энэ дээр ч гэсэн бид нар ч гэсэн
Хүсмээрээ тийм пастор удирдлагаасаа тий энэ тал дээр сүм чуулганаа дэмжиж хөгжмөр урамшуулаач энэ тал дээр анхаараач. Ингээл дуурч илээ штэ гэж хоч юм байгаа тий. Жишээ нь 200 мянган гитараар тоглох 700 мянган гитараар тоглох хоёр бас ялгаатай байдаг. Энийг бас ялгаж ойлгож өгөөч гэж хэлмээр. За нэг юм асуух байгаа нь за яг хөө бид нар ингээд дөрвөлээ дөрвөн өөр юм ярьж тий. Жишээ нь одоо биднэрээ дөрвөөс өөр бас нөө сүм чуулганы хүмүүс маань одоо бид дөрвийг үзэж байгаа байх гэж найдаж байна л да. Тэгэхээр яг Монгол магтаалын хим маяг яг нэг за яг иймэрхүү байхад ер нь эхний удаа болно гэсэн тийм та гуравт бодож байгаа ч юм уу тийм зүйл байна уу? Жишээ нь яг хөө мэдээж бид нар заримдаа ингээд мороор ч юм уу рок хөгжим ингээд DJ энэ төр холоод байж чадахгүй шүү дээ. Гэхдээ яг одоо бидний байгаа нөхцөл байдал одоо энэ манай Монголын сүм чуулганы хөгжим тоглож байгаа үйлчилж байгаа залуучууд тэгээд байгаа хөгжим техник дээрээ үндэслээд бид нар Монгол магтаалаа ямар шүү хим маягтай нэг иймэрхүү байцуул нэг иймэрхүү нэг одоо юу гэх стандарт юм уу левел ч юм уу нэг ийм юм дээр байвал бид нар ядаж энийгээ цаашаа жоох аваа явах гээд байна гэсэн тийм санал бодол үзэл байна уу гэж л асуумаар байна л да. Түрүүн та түрүүн хэлсэн шүү дээ. Нэг тэр Монгол хүн зохиосон л гэдсэн шүү дээ. Тэг би яг нэг юу нэг энэ дээр яг амар бат итгэлтэй тийм одоо нэг ийм зорилгоор өдөрдүүлсэн амьдрал гэх нэг ном байдаг шүү дээ. Тэрэн дээр нэг ийм хэсэг байсан байхгүй. Христчин ая гэж байдгүй гэдэг. Тэгээ тэр аяыг одоо сонсоод энэ ямар христчин бэ ч гэсэн тэгдэггүй шүү дээ. Тэгээд христчин үг гэж байдаг гэдэг. Үг гэдэг. Тэгээд дээрэс нь ихэнд үг байсан. Тэр үг нь аштан хороо бүтээсэн гэдэг тий. Тэгээ надад болохоор яг хамгийн чухал юм үг санагдаад байна тий. Нэрнгээсээ яг бас Монгол хөгжмөөр магтах би дуртай. Монгол хөгжим дуртай амар гоё байдаг. Би яг морин хуур ингээ хөмөлж байгаа хүний хаанаа амар биширж ийсэн. Гэтэ нөгөө нэг хив маяг нь одоо яг хит баригдахгүй ингээ янз янз болоод тийм миний бодолтой тийм. Тэг Монгол үг нь чухал санагдаад. Үгээ яг гоё Монгол ахуудаа болгосон. Одоо яг гоё Монгол ингээд одоо ахууд яг баярж идэг тийм үү. Одоо юу хэмээн нэг одоо юу гэм ариуслал гэдэг нэг үгнүүд байдаг шүү дээ. Бид нар одоо ингээд юунд ингээд ахуй амьдралтаа нэг тэгж ярьдгүй шүү дээ. Чи ингээ гой цэвэрхэн босноо цэвэрхэн байна уу ч гэдэг юм уу тий. Чи яг энэ санаа ингээ хэцүү бодлоосаа ингээд ангиж ирсэн үү ч гэдэг юм. Тэгж ярьдэн шүү дээ. Чиний бодолд ариуслал бий болсноо ч гэдэг юм уу нэг. Эсвэл юу гэдэг шүү дээ. Чи одоо надад широки ус авчирлал байна уу ч гэдэг юм гэж ярьдгүй шүү дээ. Нэг тийм яг нэг кино нэгс нөө библийн орчуулгаар орох гэдэг юм л да тийм. Гэтэ яг тэр хамаагүй зүгээр гоё яг үгнүүдээ гоё Монгол ахуулга байлгаасаа гэж боддог. Одоо чинь надад ягаад тэр хэдэн мянган бэрийн тэртээ яг Монгол дуу шиг санагдаад идэг байсан. Тэгэхээр үг нь байгаа даахгүй яг ингээ Монгол үг байгаа даахгүй. Тэгээд гэтэ нөө шүлэг нь болж таарад байна л да. Миний санаа нь тийм ернөөс шүлэг нь яг гоё Монгол ахуудаа буусан юм байвал Монгол хүний зүрх сэтгэлд илүү гоё наалтах юм болоо гэж зүгээр боддгийн. Тийм. Тэгэлдээ. Жишээ нь амукаар уухаа дээр ертөнцийн эзэн алдар шиг гэдэг шүү дээ. Бид нар бас нэг амар алдар шиг та тийм байх болтугай. Их эзэн та ийм ээ ингэж магтсан магтаалын үгнүүдийг бас нэг хэр барагтаа оруулахгүй шүү дээ. Одоо жишээ нь энэ хүмүүсийн зохиосон их нууд бол ер нь бол нэг юм зүгээр нэг юм энгийн таныг магтъя, таныг хүндлэе. Та ингэрээ та намайг аварсан гэсэн гэж байгаа шүү дээ. Намукагийн хэллэг санаас зөвлөдөө илүү монголжуу бидгүй танаа хамтлагийн доонууд үгнүүд ямар байдгийг би мэдэхгүй байна. Тэгэхээр үгнүүдээсээ хуваалцвал бас сонирхолтой юмнууд гарч ирэх магадгүй л дээ. Жишээ нь Аны доонууд тийм хоёр. Гэтэ одоо энэ альбомны доонууд дээр айгүйх нөгөө библийн ишлэл бүлгүүд айгүйх байгаа. Тэгээд орчуулгаараа гэсэн үг шүү дээ. Тий. Орчуулгаараа биш. Одоо тэр чинь бас жоохон ингээд найруулна шүү дээ. Тий. Тэгээд яг яатгсан байгаа байхгүй. Тий яг нөгөө Монгол одоо хөрсөн дээр болгоно гэсэн үг шүү дээ. Яг тэгж бас болдог. Тэгээ үгтэй нэрийн үнэхээр санал нэг байна. Тэгээ бас манай хамтлагийн техникч буюу одоо манай
намайг бүр хүүхэд тахад манай сүмийн нөгөө залуучуудын удирдахч байсан, Магтаалын удирдахч байсан Эрдэнэт гэх ах байхгүй юу. Тэгээ тэр ах айгүй их олон одоо Магтаалын дуунуудыг зохиож исэн. Одоо хүмүүсийн бас айгүй мэддэг дуунууд, цагаан моринсон өдр гэл ер нь олон гой дуунуудтай. Тэгээ бүр өгнүүд нь ч гэсэн айгүй гоё. Тэгээ тэр хүн сүүлд нөгөө нэг фрейс орж байгаа хүмүүсийн залбирлыг асууж байгаа. Би асуудаг байхгүй. Тэгээ залбирлыг гэсэн чинь ингэж байна. Тэр хөлж байгаа. Монголын бүх Магтаалын тэ нөгөө нэг юунууд одоо бүх цуглаанууд дууны үгэн дээр нэг байгаасаа гэж хүсэж байна гэдэг. Нөгөө бүгд зарим өөр дуулдаг тий өөр бид тий ингээд айгуу сонирхолтой чинь бас яг гой тохиромжтой орчуулах чинь яг тэр олон өөр биш яг нэг байгаасаа гэж хүсэж байна гэд. Тэгэхээр энэ дээр бас нэг тийм юу хүмүүс баг ч юм уу ямар нэг юм ажилдаг болоос те одоо бүгд нэг л яг юугаар дуулдаг те бөөндөө нэг конференц дээр цуглахад яг бүгдээрээ адилхан дуулдаг энэ байвал бас гоё те тэрэн дээр л гэхдээ баг орчуулгын дуун дээр л ер нь бол бууж өгсөн юм байна. Яг би бол одоо тэр Монгол Магтаалын дуу зохиогдчих юм бол одоо юу гэдэг одоо азаахны дуу зохиолоо. Тэгэл тэр дууг нь би дураараа өөрчлөх хэрэггүй шүү дээ. Хаа чамчаа. Тэгэл одоо Иракийн зохиосон дуун дээр би бүр шууд ингээл өвний бүтэн үйлдвэр тэр чигээр найруулга нь өөрчлөлт тавьж байгаа л тэгэхгүй Монгол дуунууд тэгэхээр их зохиогдсон зүгээр санагдав. Тэгээ ер нь одоо сайн уу асуусан асуултанд ч тэр за ямар хэм маяг байх нь их тийм юу биш. Одоо зөндөө урсгалууд гарч ирж болно шүү дээ нээлттэй. Харин шин дуунууд яг тийм гараасаа гэж айгүй хүсэж байна. Тэгээд яг нөгөө сая хамгийн сүүлд нөгөө Магтаал хүндэтгэлийн конференц дээр жишээлбэл анзаарч байхад ингээд нэг дуу нэлээд олон давтагдчих. Өөр дуу байхгүй юм шиг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тэр нь бас тэгээд орчуулгын дуу байдаг ч юм уу тий. Тэгэхээр яг энэ Монгол Магтаалын дуунууд илүү олон болоос одоо сая манай нөхөр өөрөө яг нөгөө манай бас Nomadic Spirit-ийн альбомны дуунуудын ер нь нэлээ их дээр нь яг найруулга зохиоч ингээд хийсэн. Тэнгүүтээ өөр одоо болохоор ингээд альбомны ажил яг нөө микс мастер хүлээгдсэн ингээд арай нэг завсарлаад нэг ажлын ард гарчаад шууд хийж байгаа хөө. За одоо би яг энэ дараагийн альбом маань яг би цуглаандаа чуулгандаа зориулж юм. Би яг цуглаанд зориулсан одоо нөгөө яг нөө Магтаалын дуунууд тий дуулж олох дахиад нэг альбом хийнэ гэх. Тэнгүүтээ шууд одоо нэг 3 дуу жишээлбэл яг нэг юу н демон гарсан байж байгаа байхгүй юу. Тэгэл яг энэ бол яг юм нөгөө нэг чухал зүйл. Тэ бид нар өөрсдийн гэсэн шин дуунуудаар эзнийг магтах. Яг энэ тэ электрогоор хийснээр кентрок болол тэгмэд шул батг нь Монгол хөгжимтэй яваад тэг ингээл тийм боломжтой байгаа. Тэгэхээр яг нэг юм заавал байх хэрэгтэй биш. Тэ яг л миний бодлохоор Монгол Магтаалын хэм маяг гэвэл хамгийн энгийн хэлэх юм бол Монгол хүн дуулахад сурахад амархан байх л хэвээр. Ер нь бол нэрээ. Нэг сонсоод хоёр сонсоод орж ирдэг. Тэ яагаад гэхэд чинь Монгол хүн зохиосон. Тэ ер нь бол сүүл үүдл гээд байгаа болохоос биш. Яг сүүл үүдл гээд сүүл үүд чинь нөгөө нэг юм нөгөө хүмүүсийн сонсдог дэлхийн нийтийн хөгжимч амар их байна. Сонсох нөгөө юунууд нь ч амар их байна тэ. Жоохон өмнөхөн ингэж яах юм бол нөгөө сонсдог юмуд нь адилхан байсан гэдэг шиг. Тэгээ багч байсан гэдэг шиг те. Ингээд хэн сонсоод бүгд адилхан сонсож байгаа юм чи сонсоод гэл тэгэл ойлгочхоор те яаж байгаа. Ядч л үгэн ч гэсэн те ингээд хитрхиж хэд байхгүй ингээд яг л аяндаа нэгсэн нөгөө нэг Монгол хүнээс гарч байгаа ингээд тэг шиг. Зарим ослон дууч бас тэгдэг шүү дээ. Яг ингээд гоё таарсан ч байдаг те. Тэгээд дуулахад аяхан амархан байдаг. Тэгээд зарим нь бол ингээд нэг жигцэн яад чинь үйлбэрийн бүтцэнтрийн шал өөр байгаа даа шүү дээ. Ядчил. Сүүлийн цогцож байгаа Монгол дууч бас тийм байгаа даа шүү дээ. Танаа анзаарч л байгаа хэ нөгөө үйлбэрийн бүтцүүд нөгөө нэг яг үйлдээд байгаа үүлийн эзэн урдаа биш хойно. Монголчин болохоор би ингэж ийна те би ингэж явж байгаад ингэсэн чи ингэсэн юм а гэж яг дуулахаар байгаа байхгүй. Тэнгүүт нөгөөдөл чинь чамайг би явсны дараа гэдэг шиг юм болох гэдэг байгаа байхгүй те. Би явсан юм уу чи явсан юм уу гэдэгтэй адилхан зүгээр явчихад байхгүй. Ийм шүү та гэдэг ч юм уу те. Зүгээр тиймэрхүү байдал янгууд жоохон тийм өөр байгаад байгаа. Тэгэхээр хэм маяг гэхээр магадгүй ингээд дуулахад сонсоод айгу Монгол хүн сонсоод амархан л байх ёстой л бас тагалах л та. Тэр амар энгийн. Тэгээ дээрэс нь яг нэг боддог юм маань
ялангуяа би ч нэг дуу зохиодог болохоор зохиодог хүмүүс тэгж хэлэх чинь сайшин тэг хэцүү юм да. Гэхдээ яг хүсэлт уламжил өгнө гэдэг шиг бас нэг юм үндэсний нэг юм одоо хит энгийн одоо балансыг л айгүй их барьмаар санагдаад байгаа. Жишээ нь одоо хит одоо юу гэдэг нэг яг сонсож байгаа юм л тийм болчиход байна л да. Жишээ нь би зулаан дээр болохоор ингээд яг орчин үеийн дуудад эндээс дуулж байгаа. Гэхдээ амар шүүртэлтэй ингэж авч дуулж байгаа байхгүй. Маш танд настай хүмүүс ч байна. Залуучууд ч байна. Миний үеийн хүмүүс ч байна. Тэ надаас дээш ингээд айгүй олон төрлийн үеийн хүмүүс байгаа. Тэр чинь ингээд зарим амар анзаардаг байхгүй юу? Яг нэг орчин үеийн дуу ингээд дүүгдийн сайхан гарсан дуу ингээд зааж байгаа шүү дээ. Заа тэгээ ингээд дуулангууд ингээд хүмүүс нь дуулжлагаа юм чинь ингээд сонсогдсон шүү дээ. Тэгэнгүүт ингээд өөр байгаад ингээд зарим нь ингээд дуулахаа болдог ч юм уу те залбираад эхэлдэг. Зарим нь ингээд чимээгүй байдаг ч юм уу. Зарим нь ингээд дуулж байгаа мэдж байгаа. Үгүй наа. Тэгэнгүүтлээ нөгөө нэг юуныхаа ундраа орлох болгоч гэдэг юм уу те нөгөө Монгол одоо хуучны үеийн одоо ингээд цаан дуунуудыг дуулангууд хийх гээд одорч байгаа юм. Тэгээ баг би дуулах шаардлагагүй те зөв хөлмөнд болоод явж байгаа л ингээд те манай пастор мастер чинь тэнцвэр гэдэг ч юм уу те тийм их зүгээр анзаардаг байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр яг ийм цуглааны бас энэ нөгөө ялангуяа магтаад өдөртөж байгаа дуунуудаа гаргаж байгаа магтаалын багийнхан маань ч гэсэн ингээд ийм дуунуудаа бас ийм баланстай байлгаад үнэхээр мэдхгүй хуучны дуунуудаа мэдхгүй төтөбөр дүрэн байна. Аккордон төвцөн байна те. Тэгээд ингээд гоё ингээд холиол сайхан дуулаад яа мэдээж орчин үеийнхэн дууг зохиосон дуу одоо дуулж болно шүү дээ тэр чинь ингээд адилхан монгол хүн зохиосон тэгээд бас л монгол руугаа төхүүлж орчуулсан тий ингээд гоё дуу байгаа шүү дээ тэрийг ингээд сан холиод ингээд өөрсдөө наагаад цулаандаа наагаад тий тэгж дуулуулаад явбал бас зүгээр юм болоо гэж би боддөг юм аа та бүхэн маань ингээд бодож аваарай. Шууд шин дуулаад явчих юм бол бас хүмүүс мэдгүй тий. Би бол ингээд цунаанда 5 дуу дуулаа гэж бодоход ингээд халиа сайхан ингээд явчихдаг шүү дээ. Танартай гэдэг шиг. Монгол дуулахын нэг давуу тал нь тэр л дээ. Ерөөсөө бүгд дуулдаг л тийм давуу тал байгаа юм л да. Бид нар өөрсдөө зохиосон юм. Нэгээс орчуулгын дуул дуулахаар заримдаа 2 орчуулгатай байдаг шүү дээ. 3 ч байдаг, 4 ч байдаг. Тэгэхээр тэрнээс болоод хүмүүс хойшоо сууччихсан. Энэ сонио орчуулгатай байна. Энэ дуулж чадахгүй нэ. Тэгэхээр яг энэ фестивалийн бас нэг санаа нь бас тийм байгаа юм билээ л дээ. 70% нь Монгол, 30% нь орчуулгах байж болно. Тэгэхээр энэ дээр бас харагдах байх л гэж би бас найдаад байгаа юм л да. Бид нар өөрсдөө цуглаад Монгол магтаалаа дуулж ийн. Хүмүүс маань хэр байна? Хэр энэ Монгол магтаалынхаа одоо бидний одоо янз янзын надад бол айгүй сонирхолтой байгаа даахгүй. Сүм сүмүүдийн магтаалын багууд нь гараад үйлчлэгч байгаа үед хүмүүс яах бол жишээ нь би одоо дахиад танаа дууг мэдэхгүй болохоор бас ингээ хүлээлттэй байгаа байхгүй амар гоё. Ингээд тэгээ мэдээж дууны үг гарна. Тэгээд ингээд дуулаад хамт магтаал хийн. Жишээ нь өөр бас сүмүүд байна. Бас манай пастрын өмнөх үеийн хэдэн пастор ахлагч маань бас ингээ баг болоод дуулна гэж байгаа. Дээр үеийнхэн өмнө байсан магтаалын дуу. Тэгээ амар хүлээлттэй байгаа даахгүй. Фестивалд оролцогчтой бол тэгэл тэнцэнээс бас хүмүүс ч гэсэн маань харах болов гэж боддог. Ингэж магтаж болох юм байна. Бид нар бас ингэж магтаж болох юм байна. Иймэрхүү рок маягаар явж болох юм байна. Иймэрхүү хипхоп ч юм уу мэдэхгүй штэ. Хүмүүс юу бэлдсэн байгааг мэдэхгүй. Хипхоп ч оруулаад дуулах юм билүү. Тэгэхээр эндээс хүмүүс бас өөрсдийнхөө ийм нөөц боломж чадах юмнуудаа бас харж аваад сураад тэрийгээ бас сүм чуулгандаа ингээд хим маягт нь оруулаад ингээд ашиглавал аягүй зүгээр болов гэж бодож байгаа харж байгаа. Зам өрөөрөө тавтъя та тий. Тэгээ Монгол магтаалын хим маяг гэсэн чинь би бас бодохгүй ч яг тэгээд бас дуу сонслоо. Ингээд магтандаа Монгол магтандаа дээрийн дуу муу тэгээд ингээд сайн сонслоо. Тэгээд дөрөв амбог хийснээр үг болос амар явж байгаа хэрэг. Тийм юутай. Тэгхүү өгний утгаараа ингээд хилдэг те цаад утгаараа ингээд хилдэг. Тийм тэгээд юм яруу найргийн уднаслаг байгаа байхгүй. Тэгээд зүгээр л ингээд бодол та ундран ориглох болог байгаа шүү дээ те. Ундран ориглох бол хайрын их талаагтаа бүүлж те. Хүч тавраа хөрхэмэд тэнгэрээс асхан зовлон сэтгэлийн хүлээсийг тайлна гэдэг ч юм уу те. Ингээд өнгөт шүдгэлээд ингээд явж байгаа байхгүй те. Сонирхолтой.
Төвстэй шуух юм даа. Чи бас манай тэр Эрдэнэ Хүчлийн ингээд Монголд ингээд өвгний сонголт Монголд тэр 8 сонирхолтой гоё байгаад байгаа байхгүй. Тэгээд яг ингээд сүүл ингээд орчин үеийн нууд ингээд янгот ч өөр л байгаа юм л да. Тэгээд угаасаа л нийгэм ингээд одоо өөрчлөж байгаа. Нөгөө юу чин Магдалины дууд нөгөө зохиогдож байгаа дуу чинь нөгөө нийгмийнхаа тий нийгэмдээ зохиогдож байгаа дууны хэм маягийг дагаад явж байгаа шүү дээ. Гэсэн юм нэрээ дуулалт өгч юм. Тэгээд тэнгуут ингээд заа ингэж өөрчлөгдөж байгаа юм байна. Яг нэг угаасаа л өөрчлөлтөд явж байгаа зохиож байгаа хүмүүс байж л байгаа. Тэгэл ингээд захан балансыг харуулаад ингээд явах юм байна да. Ингээд яа зүгээр энүүгэндээ гэж хэлэхэд зүгээр Монгол аялгауч нэг 5 нотын дунд ирэлддэг байхгүй. Тэгээ тэр 5 нотыг ашиглаад дуу зохиочих юм бол илүү монголжуу болно. Тэгээ бидний нөгөө багасаа сонсч үтсэн тэр сэтгэлийг утсыг хөндөж чаднаа л гэсэн үгтэй ер нь бол. Таурын хувьд тий өөртөө яг хэм маягаар одоо бидний энэ яриаг сонсож байгаа залуу шинэ үе ч юм уу тий хүмүүст ер нь яг ямар мессеж өгөхийг хүсэж байна. Миний хувьд болохоор би яг нэг дуу бичлэгийн студид ажиллуулж байгаа гэх юм уу. Тэгээ яг манайхаас Монгол магтан дуунууд бас төрөн гарсан байгаа тодорхой хэмжээнд. Тэгээд энийг бол яг багахан ч гэсэн хувь нэмрээ оруулсан болов уу гэж бодож байгаа. Энэ байгууллагын хувьд бол. Тэгээд шинэ бид эдийг үзэж байгаа юм ч гэсэн харж байгаа тий. Энд нэг хүн DJ-гээр, энд нэг хүн rocker, эдийн хамтлаг манаа дээр бичүүлсэн байдаг ч юм уу тий. Тэгээ энд үндэсний хөгжмөө ингээ гаргаж чинь. Би бол яг зүгээр яг байгаа хөгжмүүдээрээ ингэж магтаал бас дөрвөлөх санаатай би болгоо ингээ явж байгаа. Хойны хувьд бол яг үзэж байгаа хүмүүс маань бас урмаар хуурахгүйгээр өөрсдөө хөгжүүлээ. Тэгээ энэ бүхэн ингээд энэ байгаа хүмүүсийн зүгээр багахан илрэл байгаа шүү дээ бидний христийн биеийн. Тэгээ бид нар болохоор ингээд аль болох чадхаараа хамгийн сайн байх гад нөгөө түрүүнээс уур чадвараараа тэгээ сүнслэг байдлаараа дууны үг шүлгэн дээрээ ая айлгуун дээрээ анхаарат ингээд юм хийх гээд ингээд харуулгаа явж байгаа хүмүүсийн үед бас та бүгд бидээс багахан ч гэсэн урам аваад бас ингээд дахиад хичээгээд юм бий болж байгаа шүү гэдгийг бас хараасаа гэж үзэж байна. Жишээ нь бид нар үндэсний хөгжмөөрөө бас ингээд магтаал бий болгож байна. Өөрсдийнхөө дуу аял аялгуугаа ингээд найруулад ингээд явж байна. Энэ нь бас Монголдоо гэхгүй гадны хүмүүс ч гэсэн хүрсэн байна те. Тэгэхээр энэ боломжууд байгаа шүү гэж одоо шинээр хөгжим сурж байгаа, мэдгүй мориор ч юм уу ятгах сурж байгаа дүүнэр байж болно, гитар сурж байгаа байж болно, дуулж сурж байгаа хүмүүс байж болно. Дүүнэрээ юм уу, найзуудаа юм уу, ах эгч нарыгаа бол урамшуулмаар л байна л да. Тэгээд одоо энэ фестивал дээр ч гэсэн бас тэгнэ гэж ааш те. Энд байгаа багууд бас өөр сүмийн өөр усгал жанраар тоглодог хүмүүс, магтаалын багууд энэ дээр одоо өөрсдийнхөө яг нөгөө хэм маягаараа эзнийг магтах гээд байгаа те. Энэ дээр бас ингээд гой сонирхолтой байх болов, бас шин зүйлүүдийг бас харах болов гэж бодож байна. Тэгээд магадгүй дараагийн жил та бүхэн бас сурж агаад та бүхэн бас оролцох тийм боломжтой гэдгийг бас хэлмээр байна. Тэгэж бодож байна. Бид нар байнга байгаад байна гэж байхгүй шүү дээ. Бид нар тайснасаа бууж байгаа. Бас мэдгүй магадгүй тэр өдөр Широки DJ-гээр Монгол магтаалаа ингээд бидэрт бас толиулах юм билүү бас мэдэхгүй байна. Ярилцааг байж магадгүй тий. хол удаж байх та. Тэмээд. Тийм зүйлүүд байна. Би бол тэгэж урамшуулмаар байна. Залуучуудаа хичээгээрээ, өөрсдөө хөгжүүлээрээ, сураарай. Монгол дуу, Монгол магтаалаа бий болгоорой. Тэг мэдхгүй байвал энд урд хийсэн хүмүүсээс асуугаарай. Тэгээ зөвлөлтөөрөө ийм дуу байна, ийм дуу байна. Энийг яах вэ? Яаж дуусгах вэ? Яаж ин ах эгч нараа ч юм уу те. Одоо энэ дээр ямар хөгжим тоглох болох вэ гэдэг ийм асуултуудыг асуухад бол бараг үгүй л гэж бодож байгаа шүү дээ тий. Тийм байна. Манай хамтлаг Playtime фестивал болд нь шүү дээ. Тэрэнд оролцож байсан байхгүй. Тэгээд бид нэг Christian Ronaldo болж байгаа шүү дээ. Тэгэхээр орж явахдаа би ингээ харсан байхгүй. FaceTime ингээл засалт масалт ингээл дуулалт тоглож байгаа хамтлагууд амар уран чадвартай. Тэгээд би яг надад Praise фестивал болох гэж байгааг сонсоод мэдээд надаа ингээ амар гоё ингээд юу зүрх сэтгэл хөдөлсөн байхгүй. Тэгээд яг тэнд байгаа хүмүүс тэгээ зүгээр ингээд од болох гэж тэгээ эсвэл мөнгөний төлөө эсвэл зугаа цэнгэлийн төлөө ингээд
амар хичээсэн байгаа байхгүй. Амар ингээл сайн юм хийсэн байгаа байхгүй тий. Тэгэл бүр нөө ирж үзэж байгаа хүмүүс нь тэгэл бүр хитэн саяар мөнгө өрөөл ирээл тэгэн барин энд тэнд ирээл архитан согтуураал ч юм уу байгаад байдаг. А миний хөдлөөр аяга гоё санагдаад байна. Пресс фестивал эзнийгээ магтаж байгаа орчлон хорвоо бүтээсэн хамгийн агуу дээдийн дээд эзэн болох гэж байгаа учраас одоо ингээд одоо миний хувийн амьд одоо Христэд итгэгч одоо хүмүүс Монгол чуулган илүү байх хэрэгтэй гэж. Тэгэхээр яг гоё бас яг нэрээ үнэхээр магтаал цуглаандаа үйлчилдэг Монгол дуу зохиодог хүмүүс бол нэр шантрахгүй хамгийн сайнаа зориулдаг байгаасаа гэж хүсэж юм. Тэгээд ер нь бол хаа яваа газараа юу юм бэ одоо за одоо юу тэ за би зөв жишээ болгоо ярьж байгаа шүү дээ. Энэ пресс гэдэг байгаа фестивалынх бол ялчгүй нэг тийм гоё юм. Нэг өөр юм байна. Тэ. Юу юм болоо гэл тэр нь эзэн байгаа хэ тэ. Тэгээ тэр ингэж харагдаасаа гэж хүсэж байгаа хэ. Тийм сайн. Бид бүгд шивхийг хүлээж. Намайг яхаа хүлээж юм гэхгүй. За тэгээд яг өнөө үед чинь нөгөө бүх юм нээлттэй байгаа шүү дээ. Тэгээд сурах сувгууд нээлттэй байна. Асуух хүмүүс нь ингээд одоо бэлэн байна гэдэг шиг. Заах хүмүүс, асуух хүмүүс хүмүүс нь бас нээлттэй байна. Дээрээс нь юу гэдэг альва дуу зохиож байгаа ч юм уу юм хийж байгаа зөвхөн одоо ингээд дөрвөн төлөв байхгүй юу? Төгжим рок, сонсон хипхоп сонирхдаг хүмүүс ч байгаа тийм. Ерөөсөө гоё хипхоп сонирхдаг дууч артистууд байгаа шүү дээ. Ерөөсөө тийм байна. Сайн дуулдаг поп дуучид ингээд зөндөөл олон хүмүүс бүгдөө байгаа. Тэгээ бүгд л өөрсдийнхөө сонирхлоор яг дуртай зүйлсээрээ эзнийг магтах гад эзэнд үйлчлэх гээд л явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд яг энэ бүгдээ гоё ингээд сайхан хөгжүүлэх бүрэн боломж байгаа юм чинь. Тэгээд бүгдийг ашиглаарай гэж л айгуу сайн захимаар байна. Тэгээд би ч бас нэгэл зөндөөл олон удаа ингээд яг олон юм дээр ингээд гологдоол ингээд явж ирсэн зөндөөл байгаа л да. Ингээд чадвараасаа гологдоол тэг ингээд яг тэр нь болохоор жоохон нөгөө тэнцэхгүй байхгүй юу нөгөө чадвар маань тэнцэхгүй нөгөө мяа юм чи яах ингээд те таг хөгжим тоглох гэдэг юм чи бас нөгөө Азаа ингээд нөгөө бэлтгэл дутуу те тэгээ ингээд тийм байгаад байгаа юм чи олон удаа тэмдэглэл зүйлсүүд ингээд өөрийгөө амар мэдэрч ирсэн. Одоо ч гэсэн ингээд зарим өндөр угаасаа мэдрээл явж байгаа бас дутуу зөндөө зөндөө байгаа. Гэхдээ мэдж байгаа юм чинь бид тэр чинь сайжруулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй тэгээд ингээд яг ингээд байгаад ах юм бол өөр юм хийсэн дээр. Ингээд дутуугаа мэдээд ч юм уу эсвэл ингээд сайжрах ёстойгоо мэдээд тэ мэдчил байгаа бол сувгууд нь зөндөө байна. Тэгээд жоон хичээгээд тэгээд ингээд ур чадваруудаа сайжруулад тэ ингээд гоё магтаалт эзнийг магтах хамт олонтойгоо ингээд хамтаараа хамтлагууд байна шүү дээ тэдэртэй. Эзнийг магтаараа гэж хураалмаар байна. Тий нөгөө миний хувьд бас нөгөө Монголд яг нэг ийм зүйл маш их дутагдчихсэн. Яг нөгөө Христийн бие дотор тий Христийн бие одоо бид нар чинь өөр цуглаанууд залууч нэг бие тий. Тэгээд яг залуучууд би яг хүүхд тахад л айгүйс бас түс нөгөө стрим бол тий фестивалууд айгүй их болдог гэсэн тий одоо нэлээ хэдэн жилийн өмнө шүү дээ тий. Тэгээ яг тэрнээс хойш яг ийм магтаалын ивент конференц айгүй одоо цөөхөө заах магтаал хүндэтглийн зам тавигч гүүр тавигчдын конференц гэж байна. Гэтэ яг нөгөө яг ингэж цуглаад яг магтаалаа хийгээл тий хамтдаа. Тэгээ энэ фестивалыг үнэхээр бүр догтолж хүлээж тэгээд яг Монголын бусад яг нэг бурхантай тий нэг итгэл үнэмшилтэй яг энэ залуучуудтайгаа нэг дор цуглана гэдэг бол үнэхээр бас гоё санагдаж байна. Ямар гоё би тийм юм анах. Амар гоё штэ тий. За тэгээд Praise Festival маань 6 сарын 26, 27, 28-нд Ухаан дуу кемп дээр болно. Тэгээд уулзцай. Гит хоолн хамтдаа эзнийг магтцгаая. ерөнхий ивент итгэгч ертөнцийн эзэн. За бидний ярилцлагыг хүлээн авсан та бүхэнд хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Баяртай. Баяртай. Эзэн алдаашаа. Амен.